Өнөөдөр Амраатайгаа квант физик одоо цаг хоёрын тухай ярина. Амраа маань маш гол сонирхолтой мэд ярьдаг. Өмнө нь болохоор энергийн тухай бид нар ярьжсэн, одоо цагийн тухай хальт дуртад өнгөрсөн, бас тэг хүний бид өвчин яагаад үүсдэгээ тухай ярьжсэн. Тэгвэл одоо бүр ингэ цаашаа лавшруулад одоо цаг ухамсар квант физикийн талаар ярих гэж шийдсэн юм аа. За тэгээ хоёул цаг хугацаа, орон зай гэдгийг ярихаас өмнө одоо цаг гэдгээс эхлэх үү? За тэгээ. За одоо та хэдийг миний хүсэх юм та хэд одоо яг энд сууж байхдаа зүгээр л амьсгал дээр анхаарлаа тавиал тэгэл бүх нөгөө өнгөрсөн ирээдүйн тухай бүх бодлуудыг төр зурдаа орхиод яг энд оршиж байгаа яг тийм байдлаар сууваараа. Тэгж сонсох юм бол зүрх сонсдог байхгүй юу? Энийг тарих оюун бодол хүлээж авах юм бол анализ хийгээд эхэлдэг. Тэгээд ойлгож чаддаг байхгүй юу? Одоо анализ хийдэг байхгүй. Тэгэхээр одоо зүрх энэ хоёр чинь зүрх тарих хоёр чинь нэг хэмнэлд орохыг л уг нь бол ирэх гээд байгаа юм л да. Одоо өөрийгөө ойлгоно гэсэн. Зүрх тарихны одоо бүх талбайнууд биш та талбар одоо олон хариуцж байгаа шүү дээ. Хэл хариуцж байгаа тий амгдаалаа тий айдас майдас хариуцдаг гэл одоо энэ тархинд чинь зөндөө олон үүрэг байгаа. Энэ үүргүүд чинь бүгдээрээ ингээд зүрхтэйгээ холбогдох үед яг нэг давтамжинд ороод зүрхтэйгээ ингээд кохеренц үүсгэждэг байхгүй. Кохеренц гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэхээр чулуу энд тунгалаг одоо усан дээр тогтмол усан дээр энэ ижилхэн жинтэй хоёр чулууг нэгийн дээрээс тий нэгийн доороос ингээд хоёулын зэрэг унгаахад энэ хоёр чинь унаад энэ төрүүлж унсан одоо нөгөө долгион үүсгдэг шүү дээ тий давлгаа. Тэгээ дараа унсан дахиад давлгаа үүсгэн шүү дээ тийм ээ. Тэнгүүч энэ хоёр давлгаа чи хоёулаа зөрнө. Энэ нь төрүүлж ороод дараагийнх нь орж ирчээд энэ хоёр чинь бие биенээ дараад идэг байхгүй юу? Дараад идэг энэ кохеренц биш байхгүй юу? Кохеренц гэдэг нь яг ижилхэн цэг дээрээс яг ижилхэн чулуу хүндийн жинтэй чулууг унгаахад энэ хоёр чинь хоёулаа ижилхэн давтаад энэ хоёр давлгаа ингээд юун дээр нийлэх үед эн чинь бүр өндөр болдог байхгүй юу? Энэ одоо энийг кохеренц гэдэг байгаа. Тэр шиг бидний харилцсан одоо нийцтэй байдлаар яг нэг долгион дээр ажиллаж байгаа гэсэн үг байна. Нэг долгион дээр өндөр долгион төвшөнд ажиллахын тулд энэ хоёр заавал одоо ийм кохеренцэд орох юм бол одоо өөрийгөө танихад айгүй төхөмтэй болчдөг байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ зөвхөн тарихаараа бодоод юм уу оюун бодлороо хүлээж аваад байгаа юм бол кохеренцд орохгүй гэсэн үг. Тэгэхээр зүрхээ нээдэг байхгүй юу? Тэгэхээр зүрхээрээ сонссон гэдэг нэг юм байдаг. Одоохондоо яг явандаа ингээд мэдэгдээл ингээд зүрх сонсоод идэг байхгүй юу? Тэгээд бид өөрсдөө оюун бодол биш байхгүй юу? Тэгэл оюун бодлоо зүрхэнд давмгаалж ирээл одоо нөгөө ойлгоод эхлэн гэсэн үг байхгүй юу? Оршихуйг бол зүрх таньдаг. Энэ хоёр руу эхэлж одоо орохын тулд заашгүй кохеренц үүсдэг байхгүй юу? Тэгээд дараа нь тэндээс өөрийгөө ойлгочхоор зүрхээ нээчдэг гэсэн үг. Зүрхээ нээчихэр чинь зүрх чинь одоо яг энэ оршихуй бидний яг үнэн мөн чанар тийм бид яг хий юм бэ гэдгийг таньдаг байхгүй юу? Бидний алдаа чинь болохоор энэ махан бие энэ нэр амар минь бие гэд нөгөө оршихуй чинь авчиж наалтчаад өөрийнхөө нөгөө гайхамшигт чанартай шүү дээ оршихуй чинь. Тэр чигээр оюун тунгалаг ухамсар юм чинь тэр чинь энэ жижигхэн хүрээлэл дотроо хүнийхээ хэмжээнд дотроо тэгээд махан энэ төр бүх юмтайгаа зууралтан гут чинь нэртэйгээ махан биетэйгээ зууралтахаар энэ чинь бие вэ штэ би чинь энэ амар миньгээ энэ бие вэ тий энэ нэр вэ энэ миний амьдрал гингууд одоо нөгөө энэ нэг махан бие чинь амь зуух зүүн тэгээд энийг чи хамгаалах гад эго гэдэг баг инээр гарч ирдэг байхгүй. Тэгээд эго хөгжиж эхэлдэг. Эго бол муу юм биш штэ. Чамааг хөгжүүлэх гээ, чамааг өөрчлөхөө л ингээд орж ирж байгаа л юмуд штэ. Одоо юмнууд гэж хэлэхээс илүүтэйгээр уг нь энерги л болохгүй юу? Тэрийг бид нар яадаг бидний тарих яадаг гэхээр анализ хийгээд фильтрэн дээр бүр шүүгээд
Тэгээд энэ тэнд би гомдсон юм чинь би надаас гомдол гарч байна. Би тэгэд яасан юм чинь гэдэг ингээд энэ энерги чи яагаад энэ тархин дотор шүүлтүүртэй байдаг байхгүй бид нар. Бидний тархины шүүлтүүр биднэрт нэмэр болдог. Бид хэрвээ оршууг өөрийгөө таньчих юм бол одоо оюун бодлоо ашиглах хэмжээнд очдог байхгүй. Одоо бид ашиглуулад яваад байгаа одоо боол нь болоод байгаа юм бол одоо бид нар босс нь болох гээд байгаа шүү дээ. Өөрийнхөө оюун бодлыг удирдаад өөрийнхөө амьдралыг одоо удирдаад явах тийм чадвар бүх хүнд байдаг юм байна л да. Яг л оршуу чинь бүх л хүн оршуу байхгүй юу? Тэгтэл тэр оршуу чинь л өөрөө ийшээ орж ирэл одоо ингээл наалтчаал өөрийгөө жижигхэн болгоод тэгээд нөгөө тулсан амьдрал үүснэ юм баахан датанаас цуглуулсан. Нэг ном уншаал, нэг сургууль сураал ингээл тэгээд ийм байх хэвээр гэдэг баахан концепт энэ төр ийм нийгэм ийм байх хэвээр, нар сар ийм байх хэвээр, цаг хугацаа ийм байх хэвээр гэдээ бүр илтгэсэн байдаг байхгүй. Энэ итгэл үнэмшлийг чинь эвддэг байгаа байхгүй. Эвддэг байхгүй юу? Өөрийгөө таних үед тэр аюул тод харддаг. Ингээд би энэ хоосон illusion буюу андуурал дотроо амьдраад байгаа юм байна гэд матрикс гэд бидний энэ хорвоо ертөнцийн чинь дотор байгаа чи энийг квант физикчид юу ч хэлдэг вөхө универсумын блок гэж хэлээд байгаа байхгүй. Матрица. Монголоор матриц гэдэг тий. За одоо тэгэхээр цаг хугацаа гэдгийг ярих гэж бодож байна. Цаг хугацаа бол яг одоо яг үнэндээ бол illusion болохгүй бас андуурал хуурамч байдал гэсэн үг. Гэтэл бидний тарих яаж хүлээж авдаггүй гэхээр өнгөрсөн байдаг, одоо байдаг, ирээдүй байдаг гэд цагны нөгөө 1 минут, 2 минут, 1 секунд, 2 секунд, 3 секунд, 4 секунд гэдэг хөдөлгөөн байгаа штэ. Тэ? Ингээ энийг болохоор цаг явж гэн, энэ миний амьдралын цаг өнгөрч гэн гэж бид нар ойлгодог байхгүй. Гэтэл хэний амьдралын цаг юм? Хэн энэ дотор байгаа юм? Амар минь муу юм уу? Би Махан биений амьдралын цаг юм. Махан биений амьдрал. Гэтэл нөгөө махан биений чи амьдрал гэдэг нь бидэрт ийм бодтойгоор материуд чинь бидэрт одоо энэ матрис дотроо бидэрт айгүй бодтой харагддаг учраас бид нар итгэдэг байхгүй юу? Жишээлбэл цаг дээр яриа. За цаг хугацааг болохоор цаг хугацаа орон зай хоёрыг бол хооронд нь хэдсэн салгаж болохгүй хоёр юм. За цаг хугацаа гэдэг дээр болохоор бид нар одоо ингээд нэг одоо орон зай гэхээр бид нар нөгөө нэг юм дэлхийн ертөнцийн гариг дээр нэг ингээл ээжээс төрсэн нэг хүүхэд байж байгаа. Тэгэл нэг амьдрал ингээл юм эдлээл явж байгаа. Гэдэг одоо бидний тэр чихтэй энэ хорвоо ертөнцийн түүхүүд биш үү? Энэ бүх юмс чинь яг үнэн юм шиг харагддаг байхгүй юу? Бид нар тэгж мэдэрдэг байхгүй юу? Тэгж мэдэрдэг. Энэ үнэн. Энд дэлхийн ертөнц би дэлхий дээр ирсэн одоо тэгэл Марс гариг термээр одоо 7 бурхан термээр гэл ингээд бүх юм энэ матристай үнэн. Энэ хязгаарлагдмал үнэн. Тэгтэл бид хязгааргүй үнэн гэдэг юм хайж байгаа байхгүй. Тэр хязгааргүй үнэн гэдэг нь бид өөрсдөө гэдэг байхгүй юу? Ухамсар. Гэтэл бид хязгаарлагдмал үнэндээ одоо зууралдаад ноцолт барилцалтчаад тэр жинхэнэ мөн чанар үннээс харахгүй болохоор бид амьдралыг айгүй тэр эготойгоо, концепттойгоо, санаануудтайгаа, итгэл үнэмшлээсээ ингээд амьдраад энэ тарих биднийг маш их хуурдаг байхгүй юу? Бид нар хуурыг гэж хурахгүй штэ. Энэ өөрийнх нь структураар бүтцэн байхгүй юу? За цаг тэгээ орон зайг бид нар ингээд яг энэ бол үнэн гэж одоо энийг бол амьсгалж байгаа нь үнэн юм чинь яг энэ үнэн штэ гэдэг ийм л итгэл үнэмшил биднэрт байдаг байхгүй. Тэр шиг цаг хугацааг бас яг ингээд өнгөрсөн одоо ирээдүй гэдэг 3 цаг л ингээд шугамын шугамаар ингээд яваал өнгөрдөг гэсэн ийм л ойлголттой. Тэгтэл тэр жижигхэн нөгөө амар мэд чинь тэр амьдралыг ингээд дүн гэж буулсаар байгаад өгөхнэ дээ. Тэгтэл яг үнэн мөн чанартай болохоор цаг хугацаа гэдэг нь одоо бидний яг оршихуй буюу
ухамсар гэдгийн хувьд болохоор тэн тараа бидний энэ матрис дотор байдаг энэ цаг хугацааны биш байхгүй юу? Тэр ийм цаг хугацаа ярихдаггүй. Гэтэл одоо би жишээлбэл цаг хугацаа бүх хүмүүст адилхан гэж бид нар боддог тий. Тэр зэрэг хурдтай явж гин, тэр хүн машинтай явж гин үү, усан онгоцон зовж гин үү, онгоцоор нисэж гин үү тий. Тэгэл тэр хүний цаг л яг л дүн гэл цогцолтгоор цоглол явж байгаа юм шиг бид нарт санаа мэдрэгддэг байхгүй юу? Бид нар тэгж мэдэрдэг байхгүй. Тэгээ эн чинь бүр ингээд бүр жинхэнэ бидний яс маханд ингээд шингэсэн юм шиг тийм мэдрэмж байдаг л та. Гэтэл Фейман гэдэг тэр бол маш алдартай физикч хүн байхгүй, квант физикч хүн. Өнгөрцөн л тоо. Тэгээд тэр хүний нэг ийм ярилцлага байсан байхгүй. Тэр аюу гой тайлбарлаж байсан цаг хугацааг. Тэгээд тэрэн дээр ингээд яг нөгөө зүрхээрээ сонсоод ингээр яг тийч яг тэр ээ штэ, яг тийм байж штэ гэж ингэж таньдаг байхгүй юу? Тэр хүн чи одоо яг л оршихугаас л юм хийж ярьж штэ. Өөрийнхөө яг өөрөөсөө мөн чанараасаа тэгээд мөн чанар гэж абсолют буюу одоо хязгаарлагдмал биш чанар гэсэн үг шүү дээ. Гэтэл бид одоо нөгөө матрис чинь хязгаарлагдмал байхгүй юу? Энэ дотроосоо оюун бодлороо сонсох гэдэг байхгүй юу? Тэгэхээр ойлгох даг хэцүү байгаа. Тэгэхээр зүрх рүүгээ ороод юу ч бодохгүйгээр зөвхөн ингээд зүрхээрээ чагнаад зүгээр мэдээ анаад чагнаж болно шүү дээ. За тэгээд цаг ярих гэжсэн. Тэр Фейман яасан гэхээр ярьж байгаа 1971 онд нэг хоёр эрдэмтэн тэр үедээ л хамгийн прецизэд гэдэг чинь нөгөө айгүй наривчлалтай атом цаг гэд хоёр цагийг нэг нь одоо ингээд энэ газар дээр гэртээ үлдээгээд нэг нь нөгөө хоёр чи аваад дэлхийг тойроод ингээд бүтэн тойроод нисчээд хоёр цаг яг адилхан цаг хугацаагаа тохиулаад хоёр яг ижилхэн идентиш хоёр ижилхэн цаг байгаа байхгүй юу. Тэгээд ирээд хэмжилтээ хийсэн чинь онгоцонд яваад ирээд хэмжилт хийсэн цаг арай удаан явсан байгаа. Гэхдээ бидний одоо энэ мэдрэмж биш үү? Бидний 5 метр хүч нь тийм их нарийн мэдрэмжтэй байж чаддаггүй байхгүй юу? Тэгтэл тэр одоо секундыг хэдэн хуваасантай адилхан тийм нарийн хэмжүүртэй юм байл та тэр атом цаг нь. Тэгэхээр яг тэрэнд өөрчлөлт гараад тэр атом цагийн онгоцоор ниссэн цаг нь ингээд удаан яваад энд үлдсэн цаг нь хурдан явсан байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ болвол юуг илэрхийлдэг вэ гэхээр хаач цаг ижилхэн л байх гэсэн бол тэр хоёр хүний аваад дэлхийд нэг тойрчоод онгоцоор зүгээр бас онгоц штэ энгийн онгоцоор яваад ирэхэд яасан цаг хоёр тэнцүү байх хэрэгтэй үстэй. Ажиллах хэрэгтэй үстэй. Тэг яагаад өөрчлөгдсөн байгаа юм? Тэгээ эндээс нөгөө цаг хугацаа болвол бидний боддог шиг бүх юмд ижилхэн байдаг тийм биш байна гэж гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээд энэс цаашлах юм бол квант физик болоод өөр нарийн би энэ хүрээ зогсно. Яагаад гэвэл за цаг хугацаа бол бидний бодоод идэх шиг нэг яг одоо ханч адилхан явдгүй юм байна. Тэгэхээр цаг хугацаа өөрчлөгдөн гэдэг чинь цаг хугацаа яагаад явдгийг бидний энэ хөдөлгөөн байгаа учраас байхгүй. Хөдөлгөөн хаана оршдгийг гэхээр раум буюу одоо нөгөө хязгаартай ийм орчин байхгүй юу? Орчин дотор хөдөлж байгаа шүү дээ. Тэгээд хөдөлгөөн буюу раум чинь 3D бид нар чинь 3D дименсионд амьдардаг шүү дээ, тий? 3D дименсионд амьдардаг шүү. Урт, өндөр, өргөн тий? Энэ хэмжээсээс гадна тэр дотор ч хөдөлгөөн явуулж байгаа. Тэрэн дээр хизээ гэдэг асуулт орж ирдэг байхгүй юу? Ямар нэгэн юм болно шүү дээ. Тэгэхээр үйл явдал боллоо гэхэд энэ 3D ертөнцийн боллоо гэхэд 3D дименсион дээр байж байгаа цаг ороод ирэнгууд энэ хоёр чинь хамтарч үйлчилгээ нь хамтарч явдаг юм байна л да. Тэрэнгууд хизээ гэдэг асуултанд хариулахын тулд 4D дименсион болдог байхгүй юу? Тэгэхээр энэ орон зайн дотроо тэгээд цаг хугацаагаа оруулахаар бид энэ 4D дименсионд цаг хугацаа орон зай чинь явагддаг юм аа. 3D чинь бид нар одоо оршиж байгаа. Тэгээд 4D нь дахиж нэг дименсион гарч ирдэг байхгүй. Энийг квант физиктээр Альберт Айнштайн гаргаж ирсэн байлээ.
За ингэхээр бидний бодоод байгаа цаг хугацаа чинь ямар ч байсан хязгаарлагдмал юм байна. Хязгааргүй үнэн биш байна. Хязгаарлагдмал үнэн байна гэдгийг хэлэх гээд байгаа. Тэгээд цаг хугацаа орон зай хоёрыг бол хизээч хооронд нь салгаж болохгүй. Энэ хоёр хөдөлгөөн байгаа газар цаг хугацаа хэмжигдэнэ. Тэгтэл оршихуй бол бидний ухамсар бол хизээч хөдлөшгүй тунгалаг мөн чанар, ганцхан мөн чанар, тэгээд дээр нь аз жаргал. Аз жаргал гэдэг юмыг бид нар өөр юмнаас байдаг. Өөрийгөө таньчихад жинхэнэ аз жаргал гэдгийг олж авдаг байхгүй юу? Бид нар аз жаргалыг одоо энэ матрис дотроо аз жаргалыг мөнгөтэй болох юмсан, тэгэх юмсан, ингэх юмсан, энийг авах юмсан, хүсэл мөрөөдлөө биелүүлэх гээл ингээл явж явах үедээ янз янзын аз жаргалыг амсч идэг тий. Тэр хязгаарлагдмал. Гэхдээ тэр үнэн биш гэж хэлэхгүй шүү дээ. Тэр хязгаарлагдмал болохоос биш. Энэ матрис дотроо үнэн баггүй юу? Тэрнээс оршихуйн хувьд бол энэ бидний матрис дотор байгаа амьдрал чанартай баггүй юу? Чанар нь хоосон баггүй юу? Энэ дотор чинь энэ махан биегээ би ямар нэгэн бие гэдэг байгаа шүү дээ. Энийг Айфелийн цамхаг тий нөгөө Францын нөгөө хайр дурлалын цамхаг ба шүү дээ. Айфелийн цамхаг. Эйфелийн цамхаг уу? Эйфел гэж хэлдэг лөө. За Эйфелийн цамхаг гээд бодчих юм бол одоо миний бие Эйфелийн цамхаг байна гэж бодчих тий. Тэгэх юм бол миний ингээ хоосон юмнуудыг гаргаад жижигхэн одоо молекул одоо юу байдгийг тэр юмыг хахад хажууд нь нэг зөвхөн жижигхэн шоргоолц миний үлдсэн юм. Тийм хоосон чанартай. Бусд нь хоосон. Тэр жинхэнэ одоо тэр жижигхэн тэр шоргоолчиг юм л одоо атом молекулуудыг ингээд жижиглээл яа л да. Тэ? Тэгэхээр тийм их юм баггүй юу? Тэгэхээр чи бид нар тийм хоосон чанар дотор энэ бүх юмыг бодит гэж хараад байгаа. Бас бид нар бүгдээрээ хоосон чанартай баггүй юу? Миний бие тийм байхаар чинь энд байгаа хөшиг, ор, сандал, ширээ энэ бүх юм чи бүгд хоосон чанартай байхгүй. Бид нар матрис дотор андуурал дотроо явж байгаа болохоор бидэрт үнэн гэж харагдаад. Тэгээ энэ үнэн амьдралд үнэн юм чинь энэ үнэн гэхээр бид нар одоо нөгөө зовлон гэдэг юм аа үнэн гэж хэлдэг баг. Тэгэнгүүт одоо тэр та ярьж штэ тэ Эйфелийн цамхаг гэж бодоход их их юмнуудыг гаргахаар барыг шоргоолч юм үлддэг. Тэр нь одоо бидний ухамсар юм бэ тий. Үгүй. Гүм. Ухамсар нь тэр үлдсэн нахгүй. Тэр жижигхэн юм чинь бидний атом молекулууд нахгүй. Одоо ингээд бүгдийн задлаад ингээд бүх юмнуудын хооснуудыг гаргалаа да. Хоосон юм гаргалаа. Тэмхээ юм үлдчихэж байгаа байхгүй юу? Тийм бүх одоо эргэн тойрны бүх юмс чинь оршин яг үндсэн одоо нөгөө үнэн мөн чанараасаа хоосон чанартай. Гэтэл бид энэ зан чанар, зовлон жаргал энэ бүх юмтайгаа зууралдаад ийм байх ёстой юм уу? Би ингээд зовох ёстой юм уу гэж тэрэн дотроо ингээд эргэлдээ зовоо тий эгон дотроо зовоол тэгэл нэг юмаа янзлах гад хичээгээл амар олдлого хийгээд тэр чинь буруу биш. Энэ заашгүй энийг сургуульд сураад явсаар байгаад энийг ойлгоод ухамсар чинь тэлсээр байгаад энэ оршихуйгаа өөрийгөө таньж эхэлдэг байхгүй юу? Тэрний төлөө тулд тэр бүх энэ матрис доторх амьдралыг бид нар туулдаг байхгүй юу? Энд ерөөсөө буруу юм байхгүй. Нэг ч хүн алдаа гаргаагүй. Яг хүмүүс өөрийгөө алдаа гаргацсан гээл шүүмжлээд идэг. Үгүй. Яг тийм байх ёстой байсан байхгүй. Яг явах замаар явж байгаа байхгүй. Тэгэхээр бидний энэ illusion буюу одоо нөгөө андуурал гэдэг байгаа энэ матрис доторх амьдрал байгаа шүү дээ тий. Энийг бид юу цаашин будын шишинд болохоор самсараа гэдэг байгаа шүү дээ. Зовлонгийн хүрд гэдэг байгаа. Та нар нэг зураг санаж байна уу? Эхлээл нэг морь билүү заан байдаг. Заан байдаг хаа хав харанхтөө.
Тэгээд хүн ардаас нь ингээ өөрөө хав харанхтөө тэрнийхээ араас ингээ зүрхтгцэн. Тэгээд тэрнийхээ араас самгчин ч үлээ яатсан ч үлээ нэг. Тэгээд явсаар байгаа тэр тойргоор явсаар байгаа нөгөө өөрөх нь ухамсар тэлээл хүн урагшаа алхсан явсараад өөрөө цайрсаар байгаад тэгээд одоо нөгөө оюун бодол чинь юм заан байхгүй юу? Тэг оюун бодлоо ойлгоод оюун бодлынхаа босс болоод ирж байгаа заан цагаан болоод өөрөө цагаан болоод тэгээд бурхан хамгийн дээдлийн цэг дээр очиод нэг бурханы дүрд ороод ингэдэг штэ. Эн чинь өөрийгөө таньсан тэр гайхамшигтай улсуудын л гаргасан зураглал штэ. Яг л ийм замаар бид нар яваад байгаа байхгүй юу? Тэгэл ингэж явсаар агаад нөгөө мэдхгүй өөрийгөө танихгүй байгаа л тэгэл үхэн штэ. Үхэл мүхлээ сайн байна гэл янз янзын болно штэ. За тэгээд дахин төрөлт явагдаал дахиад дараагийн сургуульдаа ингээд би одоо 1000 удаа төрсөн чинь болов би мэдэхгүй штэ. Тэгэхээр будын шашны юу ярьж байгаа штэ. Будны шашинд угаасаа хайртай дуртай юм болохоор яриад байгаа байхгүй. За тэгээд бид одоо сайхан амьдрах бүрэн бололцоотой юу? Бүрэн бололцоотой. Тэгээ юу сатаа болоод байгаа юм бэ? Уг нь ингээл юм хүсхийн. Тэгээд тэр нь байхгүй. Тэгэл одоо тэгэл бодол болгон биеийн болоод тэгэл би гоё юм бодоод тэгээд тэр нь яга бирлэхийг хайчих гэдэг байхгүй. Тэр юундэ байдгийг. Би наадах чи хараа сүүлийн үед ингэж бодоод байгаа. Өнгөрсөн жил би тоонцохоо сууж байхад манай ангид нэг орс хүн биш. Тэр айгүй тэмдээд манай ангийн хамгийн онц сурагч байсан аахгүй. Цаа чи ингэж ярьдаг байсан. Хүний бодол биш хүний нөгөө состояние орсоор яг одоо нөгөө нэг юм манифест гэдэг хүмүүс ингэж ярьдаг байхгүй. Та юу хүсэж байгаа чинь торбоо өгөхгүй. Таны юу бодож байгаа чинь бас өгөхгүй. Та ямар энерги цацруулж чинь тэргээл хүртнэ гэд. Тэгээ тэр чинь Монголоор состояние гэдэг болохоор байдал гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр би тэрийг монгол руу орчуулъя гэхээр айгүй сонирн орчуулаад. Тэгээ тэр нь би герман дээр болохоор уучлаарай. Ярэ Герман дээр цүүш таанд ахгүй хэмжээс ахгүй состояние. Тэгвэл чи тэр чин заяа. Миний бодол орно. Гэхдээ бодол чинь угаасаа мангар хурцтайгаар бидний анзаарахгүй хурцаар өөрчлөгддөг болохоор дандаа тэр бодлоо бариад тэргээ дандаа бодно гэж угаасаа байхгүй. Би дотроо өөрийгөө юу гэж мэдэрч чинь. Тэгээ миний сэтгэл санааны байдал ямар байна? Миний толгой дотор ихэвчлэн ямар бодол орж ирж байна? Би юмыг аль өнцгөөс нь харж байна гэдэг бүх юмнууд нийлээд сүүш танд юм байна. Тэр миний хорвоотой харилцаж байгаа хэл юм байна. Сүүлийн үед айгүй төвшин дээшлээд ингэж ойлгоод байгаа. Төвштэй. Тэрийг манай тэр анги орс хүн тэгж ярьдаг байсан. Би хүнтэй ажиллахдаа тэрнтэй л ажилладаг. Тэр л хамгийн чухал. Тэр үед би жоо ойлгохгүй шээ. Тэгсэн чинь бодол угаасаа яад юм гэхээр угаасаа тийм 70-80 мянгаар л ороод гараад тэгэл тэр чинь нэг юмсан бодлын урсгал дотор бидний тархилсан ингэсэн явж байгаа шүү дээ. Гэтэл тэрнээс би нэгийг сонгож аваад өдөрчөнгөө тэрийг бодно гэж угаасаа байхгүй. Миний орж ирдэг бодлууд бол дандаа нэгэн төрлийн л бодлоод орж ирж байдаг. Тэгээ би өөрийнхөө орж ирдэг бодлуудыг ингээд зүгээр сул тавьчихаар нэг тийм гой бодолтой хүн биш байгаа байхгүй. Хүчээр л гоё бодохгүй бол яг байж байгаа юм ингээл нэг жоохон сэтгэл таагүй юм харуул тэрэндээ ингээл нэрвтэй л тий. Тэгэл тэргээ харуулаа. За би ч нэг иймэрхүү бодолтой хүн юм байна дөө. За тэгэд нэг иймэрхүү юм хорвоо ертөнцид одоо тий одоо өөрөөсөө илгээгээд ядгуушаад байгаа юм байна да. За би хангалтгүй гэдэг юм илэрхийлд юм байна. Надад юу ч байхгүй гэдэг юм илэрхийлд юм байна. Би одоо би ядуу одоо дотроо юм байхгүй гэдэг чинь би ядуу байна. Надад аавь гэсэн сэтгэлийг л илэрхийлдэг юм байна да. За ийм параграмтай. За одоо энэ сарнаа бол ийм параграмтай л юм байна. Тархин ийм параграмтай л юм байна. Тэгэхээр тэргээл энэ хорвоо ертөнцид илгээж байгаа юм байна. Тэгвэл би одоо яаж энийг ондоогоор хийх юм бэ? Яах юм? Ийм окей би энийг ойлгочлоо. За тийм л юм байна. Ийм програмаас олигтой үрдэн хүлээх хэрэггүй гэдэг би дахиад ойлгож байгаа шүү дээ. Ийм ойлгож. Тэгэнгүүт тэгвэл одоо би энийг яах юм гэв.
юм нэг талархаад бодож итэл дараагийн юм орж ирэл нэг гой талархах чинь молох чинь ингээл амар гоё бодвол сууж ил дараагийн юм орж ирэл тэгэл худлаач нэг хүүхэд орж ирэл чи тэрийг бүгэлдэгч би тэр шал ондоо бодвол тэр чинь царинаа авчиж байгаа шүү дээ. Өдөр талархлын цүүш танд буюу тэр байдал дээр би сэтгэлээ яаж дандаа байлгах юм. Тэгээ юм дандаа талархаад эхлүүл нөгөө тэр одоо бидний тэр хүсэж байгаа мөнгө төгрөг одоо хайр маяр зүгээр өөрөө орох юм байгаа ч тийм. Одоо бидний миний сонсоод байгаа бол тэх юм шиг байл л да. Байж байгаа байхгүй юу? Бүгд нь байж байгаа. За одоо наадах тэр чи юу ярих вэ гэхээр чи хараа бодлоосоо салах хэрэгтэй байхгүй юу? За тэгвэл бодлоосоо салъя. Тэг яаж салах юм гэж. Аниргүй. Ерөөсөө л аниргүй чиний бодлыг салгана. Буюу одоо нөгөө одоо гэрнэ. Одоо цаг хугацаагүй одоо гэрнэ. Өөрөө ахгүй бид нар аниргүй чинь. Тэгээд цаг бодол чинь бид нар биш шүү дээ. Оршихуй чинь бид өөрсдөө байхгүй юу? Тэгээл тэндээс л нэг юм амьдрал бүтээж байгаа юм шиг л юм ингээл одоо хоосон чанартай шүү дээ. Бидний энэ амьдрал чи хоосон чанартай тэгээл энэ хоосон чанарыг ойлгоцохоор чинь энэ нөгөө зовдөг амраа нь байхгүй, боддог амраа нь байхгүй, тийм ээ? Одоо шаналдаг амраа нь байхгүй, уурладаг амраа нь байхгүй шүү дээ дотор. Тэгэхээр ч одоо хин уурлаад байгаа тэнд уурлахаа болчдөг байхгүй юу? Зовхоо болчдөг байхгүй юу? Шаналхаа болчдөг байхгүй юу? Өнгөрсөн өмдөө уурлахаа болчдөг байхгүй юу? Тэгээ өнгөрсөн бид гисэн юм чинь гэх нөгөө амраа хин дотор тэгээд идэг байхгүй юу? Хувь хүн гэдэг нэг юм байгаад байгаа. Хувь хүн. Би бол сарнаа. Тийм ээ? Сарнаа тэдэн оны тэдэн сард тэдэн төрсөн. Тэгээд баахан түүх яа. Тэрэн дотор нөгөө унал босолтынх нь баахан түүхттэй. Тэгээд тэр сэтгэл хөдлөлтөнд хамаартаа байсан түүх чамд дандаа эмтригэр нь болоод одоо нөгөө зовлон болоод үлдчихдэг. Энийгээ карма гэж байгаа. Бидний ерөөсөө гаргаад байгаа үг үйлдэл үг эхлээд санаа тэгээд үг тэгээд өгүүлбэр тэгээ үйлдэл чинь энэ бидний карманууд явж байгаа. Тэгэхээр энийг олж хараад дахиж карма бүтээхгүй байх гэж л орж тавтай байдаг байхгүй юу? За бүтээхгүй байх гэж орлоно гэх чинь ууралдаг нь байхгүй, гомддог нь байхгүй юм чинь би нэрээ яагаад уурлаад байгаа юм? Өө буугаад өгчлөлтөө. Тэр уур хүргээд байгаа хүнд "Үу чиний зөвөө" гэж хэлчихэлтэй. Тэглээгээд хараа чамаас юу ч унахгүй. Тэр чамайг дээрлэх гэдэг ээж юм гэн гэж чиний бодол байхгүй юу? Тэгтээ хамаагүй тэгээд дээрлэх гээд байгаад байж л вэ гэлтэй. Чамаас юу ч унахгүй чи уучлаарай гэж хэлчихэд өөрийгөө чи одоо удирдах эхэлж байгаа байхгүй юу? Тэр чинь өөрийгөө удирдах эхэлж байгаа болохоос тэр хүнд муудаа одоо тэр хүнийг тэр хүнд яагаад байгаа юм биш шүү дээ. Бууж өгöd байгаа юм биш шүү дээ. Өөрийгөө удирдаад тэгээд үнэхээр өөрийгөө олоод таньчихаар энэ хорвоо ертөнцийн бүх хүн чи байхгүй юу? Тэгэхээр чи өөртөө л уурлаад байгаа юм шүү дээ. Энэ хорвоо ертөнц чинь чи өөрөө байхгүй юу? Сарнаа битээр ярьж штэ. Сарнаа чи бий байхгүй юу? Тэгтээ махан бие чинь өөр. Оршихуйн хувьд бол ижил л байхгүй юу? Нэг л байхгүй юу? Тэгээд би чамайг яаж хардггүй хэ би чамайг оршихуйн гайхамшиг л гэж харна. Би үг хэлээд ярихаас өөр арга байхгүй. Би чамайг хайрлал гэж харна. Яг өөрийгөө хүндэл би яаж хүндэлдэггүй яг тэр шиг би чамайг хүндэлнэ. Ингэж нөгөө эргэн тойрон хүрээлсэн бүх юмсыг тэгээд хардаг болдог байхгүй. Одоо нөгөө гэгэрсэн улсуудад бүр яадаг вэ гэхээр тэр загнаад байгаа, замдраад байгаа, чамааг юу ч гээд байгаа болгоныг бүр хайрладаг гэж бодлоо. Наад дээр чинь би бас нэг юм ойлгосон. Одоо би сэтгэл судлаас сурч штэ. Тэндээс би айгүй юм ойлгож авч байгаа. Хүний нөгөө одоо тэр сэтгэлийн одоо natural чанарын тухай аягүй сайн ойлгож авч байгаа. Тэр чинь бүхэл нь шинжлэх ухаачаас маш гоё олон юм ингээд ажиглаад ингээд багцлаад ийм байдаг, тийм байдаг гэж бичсэн байж штэ. Одоо хүн гэдэг чинь нэг л төрлийн одоо амьтаг гэж хэлэхээс ашиг өхөр нохоо гэдэгтэй адилхан нэгэн төрлийн хүн гэдэг нэртэй нэгэн төрөл штэ. Тэр төрлийн ингээд онцлогцсон онцлогуудыг сайхан бичсэн байна. Тэгсэн чинь ингээд би ингэж бодоод байгаа. Хүн хизээч бид нар нөгөө хизээч нөгөө үгийн давж харж чаддгүй юм байна л та. Би ч одоо тий үгэн дээр хэтрээ хэртдэг хүн шүү дээ. Тэг үгийг хизээч давж харж чаддгүй.
Тэгээд урчигдраас эхлээд би өчигдөр манай удвал эрдэнэ тост яг тийм шүү гинэ. Өчигдөөс илүү урчигдраас би өөртөө ингэж шийдсэн аахгүй. Харилцаа гэдэг бол ерөөсөө тэр хүн тэр чигээрээ тэр бол зүгээр харилцаа. Одоо үгнээс цааш тий. Тэгээд тэр хүн нэг хүн ингээд уурштай надлаа уурлаад дээ штэ. Тэгэхээр тэр хүнд нэг юм хэрэгцээ байна да. Цаана нэг хэрэгцээ байгаа дээ. Тэр хэрэгцээг хангахад уурлаад байна. Тэгээд яг тэр хэрэгцээг нь олоод хангаад өгөх тэр хүн ямар ч уурлах шаардлага болчдөг. Тэгээд зарим хүн хүндлэл хүлээж чинь тий. Зарим хүн өөрийнхөө санааг хүлээн зөвшөөрөхийг хүлээж чинь. Зарим хүн зүгээр л надад уучлаарай гэж хэлчихээчтэй гэдгийг хүлээж чинь. Тэгвэл тэр үгийг даваад тэр хүнд яг юу хэрэгтэй байгаа юм бол тоо гэд бодоод үзэхээр угаасаа хитгэн л юм бэ хэрэгтэй гэдэг юм л дээ 3 4 хүн шахвал юм хэрэгтэй. Тэгээд тэрийг за чамд яг одоо хэцүү байгаа юм бэ? Чам тийм хэрэгтэй байгаа юм. Гэ хэлэнгуут тэр хүн бүр жоох үг чамаагүй зүгээр тийм гэд ингээл тэгээд тэр нэг юм бөөгнөрөд ингээд нэг юм гал шиг болгоод байсан юм ингээд тайлбарлаад ингээд алга болчихдог. За тэгээд өчигдөр би яг таны сая ярьчихсан юм өөртөө хийж үзвэ. Яг л нөгөө уламжлалт ууштай бодолтой автагдсан ингээд сууж идэг байхгүй юу? Тэгээ ингээд яг нөгөөтгөө ингээд бодоод ингээд тайван сууж ийсэн аа. Гэхдээ би тэрийг тэгэл хүлээн зөвшөөрч за яа дэ тэгсэн л байгаа. Тэгсэн. Одоо тий хүн намайг тэнийгээ бодчихъя гэд би бодсон зүйлдээ уулзсан байж болно шүү дээ. Тэгвэл үгүй яа тийм дээ би тэнийг л байгаа юм. Тэгээ яа гэ тэгвэл тэр доторгоо уурчил алга болчихж шүү дээ тэр секундын хооронд. Тэгвэл би гэтэл тэр чинь одоо тий би хитэн настай байлаа. Хитэн наснаас эхэлсэн юм билээ. Ингээд зүгээр л нэг ганцхан секундын хүлээн зөвшөөрөлтийн юмн дээр л айгүй олон хэдэн сар жилээр юм хоригдлуулт юм байна да гэж бас яг бодлоо. Тэгээд бас тэгээд өчигдөр нэг юм хийж үзлээ. Би чи нөгөө дандаа л нэг авахын донтой юм шиг л тийм сэтгэл санааны байдалтай л байдаг байлаа шүү дээ. Тэр чи одоо нэг хохирогч гэдэг л үз. Хохирогч сэтгэлгээ гэж яриад байгаа да. Тэр намайг тэгсэн, энэ намайг ингэсэн гэдэг юм байлаа шүү. Тэгээд өчигдөр анх удагаар нэх гоё, манай нэг гоё нуур өгд. Шлахтын сетер очиж. Цаг айгу бага ус шалгалт авахгүй цаг бага үст. Тэгээд гэс тийш очиод нуурын ирэг дээр очиод бясалгал хийхдээ дараа нь ихэвчлэн би авах сэтэлтэй бясалгал хийдэг байсан. За энэ нуурын ирэг дээр очиод бясалгал хийхээр ийм гоё болчин энэ гээд ийм хүлээлттэйгээр бясалгал хийдэг байсан байхгүй юу? Тэгээд өчигдөр гэс очиод өнөөдөр надад юу ч хэрэггүй. Би юу ч авахгүй. Өнөөдөр миний өгдөг өдөр гэж тийм бясалгал хийж үзлээ. Тэгсэн гоё тийм ээ. Тэгээ одоо тэр нөгөө түрүүний миний яриадсан нөгөө цүүш танд буюу нөх байдал гэдэг дээрээс одоо би тэр өөрчлөлтийг ингээд жоохон хийж эхэлж байгаа байхгүй. Надад хэрэггүй. Яг ингээд цагаа тулаад би ихтэй нэг юм хагас гипнозын байдалд орж жагаад тийм одоо тархиад тасалж байгаа тийм байдалд орж жагаад юу хэрэгтэй гэсэн чи тэр мөнгө төгрөг гэж толгойд бүр түмэж очихгүй лээ. Тэгэхээр тэр мөнгө бол нэг амар тийм чухал биш юм билээ. Хамгийн түрүүнд орж ирсэн юм амар амгалан. Одоо таны тэр яриад аниргүй гэдэг. Тэгэл гэсэн за мөнгө ч нэг чухал биш юм билээ. Зүгээр л амьдрахаараа амьдрчин. Гэхдээ өнөөдөр би үгүй. Өнөөдөр надад юу ч хэрэггүй. Би өнөөдөр надад одоо тий юу бэ? Надад яг одоогор бол аюу гой тийм талархсан сэтгэлээ хорвоо ертөнцийг юм хайрлаж байгаа хайрлаа. Энийг л үгүй. Гэ сууж үзлээ. Тэгэхээр миний одоо тэр сууштай жоохон өөрчлөгдөд байгаа байхгүй? Хэмжээс юу байдал уу? Тийм. Тэгэхээр чиний наад саяны ярьсан юмнууд ч ерөөсөө ганцхан юм дээр л тогтно. Ингээл бид нар айгүйх ярьдаг л да тий. Гэхдээ эцсийн дүндээ би гэдэг чинь л буруу байгаа байхгүй. Чи би гээл яриад энэ сая. Сарнаа би тэгсэн, би ингэсэн, би гээл тарнаг төлөөлөө л яриад байгаа. Наад чинь л чиний ерөөсөө бидний том андуурал чинь л энэ ахгүй. Чи наад сарнаа чинь биш шүү дээ. Тэгтэл нөгөө гайхамшиг чанаруудаа бүгдийг мартчихаячаал сарнаа гэл буулгаад авцсан тэрэндээ итэрсэн болохоор сарнаагийн амьдрал энд яваад байгаа юм шиг л чи санаад байгаа.
Тэгээд сарнагийн амьдрал яваад нөгөө би гүйн үзэл гэж бодсон шишний нэг том юм байж шít. Би гүү болчихоор яадгүй нөгөө би хэлж шít уралдаг нь байхгүй, гомдог нь байхгүй. Нөгөө амьдрсан одоо амьдрал гэдэг юмыг үзээд хуулаад ингээд сэтгэл зүйн нэг баахан юм эрфарн буюу нөгөө нэг товчлог болоод хуримтлагддаг байхгүй юу. Тэгтэл энэ сэтгэл зүйн ямар ч тийм юмгүйгээр хийж болдог байхгүй юу. Энэ хүн энэ амар мэндийн би ингээд идээд уугаад ингээд явж байгаа шүү дээ. Энийг би яагаад мэдж байгаа хоосон чанартайг нь ч мэдж байгаа гэсэн үг байхгүй. Өөрийгөө тань гэж чинь шүү дээ. Би бол хумсар хязгааргүй хумсар энийг бурхан гэж тайлбарладаг, брахманч гэж хэлдэг гэдэг одоо үгнүүд бол байгаа шүү дээ тий. Гэхдээ энэ бол хязгааргүй тэр хумсар гэдэг байгаа чинь квант физиктэр болохоор квант физикийн боломж талбай. Тэрэн дотор чинь информационууд явж байгаа. Одоо мэдээлэл явж байгаа. Тэрнээс ухамсар байж ээж тэр мэдээллийг одоо нөгөө бидний бодит амьдрал гэж яагаад буулгаж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр би ухамсартайгаар тэнд оролцож байна гэсэн үг байхгүй юу? Ухамсар гэдгийг хойлоо жоохон тайлбарлах уу? Ухамсар гэдэг байгаа чинь бид шүү дээ. Окей. Би биш тий. Чи одоо матан би чинь биш байхгүй юу? Чи одоо ингээс чив тэр сууж байгааг одоо өдөөс араас сууж байгааг мэдж байгаа тийм үү? Тэг хэн мэдээд байгаа юм? Суудаа өөрөөсөө. Чи ямаас болохоор сарнаа гэж гарч ирдэг байгаа үстэй. Чи зууралдаад байгаа байхгүй юу? Тарих мэдээд юм. Үгүй, тарих мэдэхгүй. Тэр мэдж байгаа нь ухамсар. Тэр чинь одоо ухамсар бүх юмыг хоосон чанарыг мэдрээд, хоосон чанартыг мэдрээд яг өөр дээр оршоод аниргүй одоо квант физикийн тэр талбай дотор ороод одоо талбай болчихсон. Одоо бид нар угаасаа тийм л дээ. Угаасаа тэр ухамсар байхгүй юу? Одоо бурхандаг чанар манар чинь бүгд тэнд байж штэ. Им мэдээллийн сан ман одоо тэр бүх юм чинь байж байгаа. Тэгэл ухамсар байж ч тэндээс мэдээлэл одоо энэ матрикс дотор чинь энэ хүссэн юм а бүтээх юм чинь гардаг байхгүй. Яагаад чи нөгөө түрүү ярьжсэн чинь бодлууд ингээд ягаал 70 мянган бодол 65 мянган бодол өдөрт боддог гэх тэр бодол бол арай л амар их байгаа үстэй. Арай л дэндүү их байгаа үстэй. Амар ядаргаатай юм тий. Тэгээд бид нар ингээ хүссэн юм ингээ хүссэн шүү дээ тий. Тэгэн гут чинь нөгөө квант фельдтэй л хүсдэг байхгүй юу? Уг нь бол ямар ч хаалт байхгүй, харшлага байхгүй, одоо барьер гэдэг шүү дээ тий. Барьер байхгүйгээр чи аниргууд байж явах үед бол өөрийгөө таньсан аниргууд байж хахад чиний хүсэл бүрэн биелэх боломжтой байхгүй юу? Тэгтэл нөгөө хүсэл гэдэг юм чинь яг оршуу өөрийгөө мэдрээд ирэх үед хүсэл алга болдог байхгүй юу? Нэг зэрэг хүсэл гэдэг нь шунал хэлбэр нь алга болчихдог байхгүй юу? Жишээлбэл би бүх хүмүүсийг аз жаргалтай амьдраасаа, гранд ажингуу сайхан байгаасаа гэдэг юм байж болно шүү дээ тийм ээ надад. Тэгээ тэр энтер бол миний шунал биш шүү. Гэтэл одоо нөгөө эгогийн би мөнгө болохоос башинтай болохоос байртай болохоос гэдэг ийм шуналгүй болчихдог байхгүй юу? Сонин хүн хараа шуналгүй болоход хүн хамгийн баян юм бэ гэдгийг мэддэг шүү дээ. Тэр шунал бидний хайгуу том эго ахгүй юу? Тэгээд уур хилэн шунал нэгт, тэгээ уур хилэн хоёрт, тэгээ ам зүх зүн. Тэгээд айдас, тэгээд одоо illusion буюу одоо бидний том андуурал. Энэ тав дээр л ажиллаж чадаад энэ таваас мултрахад чи хорвоо ертөнцийн суурийн фундаментыг өөрчилж. Одоо буруу ойлголтуудынхаа хамгийн том суурийг аваа ичиж байгаа буюу биегүн үзэл чинь гараад ирдэг байхгүй юу? Би нэг юу үзчихсэн бурхны шашны тухай нэг хөөрхөн юу үзэж яхад нэг тийм ярьжсэн. Нэг хаан байжээ. Тэр тэгээд нэг тийм томоо гоё ордонд амьдардаг юм байна л та. За тэгээд тэр хааныгаа хамгаалах гад 5 том генерал байдаг юм байна л та. Тэгээд тэр 5 том генерал нь хэдэн зуун мянган тэргүүттэй юм байна. За юу. Тэгээд тэр 5 том генерал нь болохоор тэгээд тэр генералууд тэр цэргүүд мэргүүд нь тэр хааныг ерөөсө хараагүй. Хаанагаа ерөөсө хараагүй. Гэхдээ байгаагээ л итгэдэг учраас тэр генерал хамгаалах гэж гарч ирсэн.
одоо генералууд. Гэтэл тэр хаан хэн бэ гэхээр нөгөө бие чинь гэдэг байна. Тэр бие нь болохоор тэр ордон нь тэр дотор нь байдаг хаан байхгүй. Бие гэдэг нь байхгүй юу? Уг нь тэдрэл байгаа гэж итгээд нөгөө юунууд нь эгонууд нь гарч ирээд тэр эго байгаа учраас тэр бодлууд хизээч салдаггүй байхгүй. Тэгээ би байхгүй болохоор тэр хаан байхгүй юм чинь хэн хамгаалах нь тэрийг? Ямар эго хамгаалах юм? Ямар бодол орж ирэх юм? Тэгэхээр энэ дээр л ажиллана. Биегүүн үзэл дээр л ажиллана. Жишээлбэл одоо ингээд та хэд хүмүүс сонсож байгаа гэж магадгүй сонсохдоо та хэд яг намайг дагаад хийгээрэй. Тарнаа хийчих. Гарынхаа алгынхаа би энийг хийх аягүй дуртай. Энэ алга хэний алга вэ? Энэ үү миний алга. Одоо хоёулаа чамайг хайж байгаа заа юу? Яг чи гэж чи ингэдэг чинь гаргаж авах гэдэг шүү дээ. Хоёулаа чамайг хайгаад байгаа. Наад алга чинь чи мөн үү? Биш. Өсөө барь. Наад өс чинь чи мөн үү? Биш. Миний өс. Тэ. Хамраа барь. Наад чинь чи мөн үү? Миний хамар би биш шүү дээ. Чи биш. Гэхдээ тэгээ чиний хамар чинь чи биш. Алга чинь чи биш. Өс чинь чи биш бол чиний бие чинь чи биш байж таарна уу, тийм үү? Тэгээ чи яагаад өөрийгөө эндээ заагаад ингэж бие гэдэг байгаа? Чи зурлагдсан байгаа байхгүй юу? Одоо оршихуй нөгөө ухамсарч чинь энэ ч зурлалчаад байгаа юм. Одоо нөгөө хаан гэд нэг ордон дотор чинь нэг хаан байна гэд нэг байхгүй юма бий болгож хараад идэг байхгүй юу? За байлаа гэж. За тэгээд чи одоо бодол чи мөн үү? Одоо чи биш бүх юма хаяна. Биш бүх юма хаяна. За бие хайчлаа. За бие хайчлаа. Нүдэн амчих. Бие хайчлаа. Нэр чи мөн үү? Нэр би биш ээ. Биш ээ. Хаяа шүү. Дотор ихснэнгүү чи мөн үү? Би биш. Хаялаа. За тэгвэл бодлууд чи мөн үү? Бодлууд би биш. Сэтгэл хөдлөлүүд чи мөн үү? Сэтгэл хөдлөлүүд бас би биш. Зан чанар чи мөн үү? Зан чанар би ууртай. Би гомдомтгой. Наад чинь би биш. Биш байгаа зү. Биш шүү дээ. Би тийм би юм гээ яриад байгаа зү. Би та буруу ярьж байгаа зү. За чиний нөхөр чи мөн үү? За хаяад байгаарай. Биш. Хайда хүүхдүүд чи мөн үү? Биш. Мэргэжилтэн чи мөн үү? Биш. Тэгээ сурсан юм чи мөн үү? Сурсан юмнууд чи мөн үү? Биш шүү дээ. Зүгээр дата байхгүй юу? Биш. Оюун бодол чи мөн үү? Хаяад байгаарай. Оюун бодол чинь тархиных ш. Тархи чинь биений. Биш. Тэгэхээр биш. Тий. Бодол тархин дотор явдаг хүн шүү. Яг бид нар оюун бодол гэж хэлдэг байхгүй юу? За тархи бол би биш. Би айгүй их мартчихээн, би санажээн гэж оюун бодлол яриад идэг шүү дээ. Би март те. Би айгүй хурдан ойлгодог гэнтэр гэж оюун бодлын тухай ярьдаг үстэй. Гэхдээ тэр чинь чи биш байхгүй юу? За тэгээд чи юу үлдчихээн? Чамд чи түүхгүй байна. Чиний түүхэн юу ч үлдэхгүй байна. Тэр юу ч үлдэхгүй дээр нэг оршиж доо. Юу ч үлдэхгүй дээр оршихоор хоосон биш үү? Тий. Тэгээ мэдрээд. За одоо нэг 2 секунд өнгөрөхөд л нөгөө оюун бодолч ороод ирнэ. Зурлалаа эхэлнэ. Анхаарлаа буцаал хаялаа. Тэмчээч нэг юм амар амгалан л байгаа байхгүй юу ч байхгүй амар амгал. Тэгээд тэр чинь чи шүү дээ тэгээд. Тэр чинь ухамсар шүү дээ. Хоёулаа ухамсарал гаргаж авлаа шүү дээ. Хүн ачаа үрч амьдэрт юм биш. Тэгээ бидний нөгөө оюун бодол буюу итгэл үнэмшил энэ бүх юм чи нөгөө энэ хорвоо ертөнцийг чи ингээд нэг хэцүүгээр ойлгоцсон. Тэгээ одоо яах вэ? Энд дээр сурах гад л ээж байгаа юм чинь гэж л байгаа болохоос биш яг үнэн чанартай хүмүүс бол ингэж совмооргүй байгаа байхгүй юу? Аз жаргал чинь ингээл байж идэг.
Тэгээд тэрийгээ дадуулаад өөр дөр оршоо тогтцоор байгаад эн чинь хугацаа цаг хэрэгтэй болдго л та тодорхой хэмжээний тийм ээ. Тийм. Одоо би яг энийг хэлэхдээ бол уг нь бол бид одоо хинээс ч гуйгаагүй хинээс зээлээгүй ингээд оршиж байдаг. Энэ оршихуугаал мэдрэх гээд байгаа өөрийг хайна гэдэг байхгүй юу? Өөрийгөө олно гэж юу гэсэн үг юм? Өөр энэ ч байж байгаа байхгүй юу? Гэтэл бидний андуурл бидний тэр өөрийг чинь таглаад байна шүү дээ. Нэг цаг буруу ойлгож байна. Орон зай буруу ойлгож байна. Аргаа орохдоо квант физик гарч ирээл тэгэл энэ цаг хугацаа юм чинь тайлбарлах гал ингээд физик чинь үдэс тарж үзэж наалдаа л байгаа үстэй. Яг гэвэл шинжлэх ухаан заавал баталгаатай юмн дээр ингээд баталгаа гаргахад баталгаатай барьцтай юмн дээр л итгэдэг. Барьцтай юм дээр их гэдэг. Яг би бодит ингэж харагддаг, мэдрэгдэг тийм юм дээр шинжлэх ухаан баталгаатай гэж харах гэдэг байхгүй. Энэ чинь тий хэцүү байхгүй энийг тайлбарлахад. Энийг шинжлэх ухаанаар тайлбарлахад тэгтэл тайлбарлаж байгаа байхгүй. Квант физик бол айгүй мундаг. Цаг хугацаа орон зайг бол бүрэн тайлбарлаад байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг ойлгоод ирэхээр хүн чинь ингээл одоо хязгааргүй жишээлбэл математикийн юунаас бас тайлбарласны хөөрхөн жишээ юм шиг байдаг юм байлээ л дээ. Тэгээ ямар тач зовлон байдгүй бурхан багш хэлсэн ш. Зовлон байдгүй байдгаа. Энд чи одоо нөгөө матрикс дотроо юу хязгаарлагдсан бол дотроо гэсэн үг шүү дээ. Тэгээ тэр нь хоосон чанартай. Тэр нь бол бидний хувьд бол зовлон байгаад байгаа байхгүй юу? Өвдөхийн зовлон, үхэхийн зовлон, хөвшөрхийн зовлон гэдэг одоо зовлонгийн доожмал амар их юм байгаа байц тээ. Тэгээ одоо сүүлийн үед бол сэтгэл зүйн янз янзын дарамтанд ороод ингээд нэг зовчдөг. За гэхдээ тэрнээс гарах зам бол байна л гэж байгаа. Тэр нь юу юм гэхээр өөрийгөө танигдах л гэж байгаа. Энэ бүхэн чи хоосон чанартай. Тэгээ чиний итгэхэд идэг юм чудлаа байна. Нэг хоёрдугаар бидэрт эргэлзээ гэж яах юм бэ? Итгэдэггүй. Бүх хүн бодлороо амьдралдаа бүтээдэг шүү дээ. Бодолтой амьдрал бүтээдэг шүү дээ. Гүтгээ итгэлтэй тэрэндээ. Гэхдээ би баян гэж хэлээд тэгэл итгэлтэй итгэхгүй шүү тэрэндээ. Би $1,000,000 баянга итгэнгүү банкныхаа данс руу харахаар өөдөө чи тийм биш гэдэг байгаа үстэй. Тэгээ одоо нөгөө нэг тийм юмд чи итгэхгүй шүү дээ. Одоо хуусын чанарын ойлгоод өөрийгөө таних үед яах аргагүй одоо нөгөө эргэлзээ гэдэг юм байхгүй юм байна. Ингээ бүх юм чи ингээ байхгүй яхаар өөрийгөө бол үнэхээр ингээ баяр харах боломжтой болдог байхгүй юу? Тэгээд итгэх боломжтой л болдог байхгүй юу? Тэгэхгүй болохоор нөгөө эго дотор яваад тэр жижигхэн өөрийгөө хязгаарлагдмалд оруулсан чинь тэгж том болох чадваргүй байгаа байхгүй юу? Өөрийгөө томоор харж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр одоо тэгэл энийг тайлбарлахын тулд зайлшгүй л ингээл үг яриа юм хэрглэж байгаа юм л да. Үг хүртэл бидний хааж л идэг. Аниргүйг бодол хүртэл тэрнээс үг өгүүлбэр бүх юм чи хаагаалаад байгаа. Өөрийгөө танихад чи бүх юмыг байгаагаар нь хүлээж аваад нэг ч юм өөрчлөхгүйгээр зүгээр л оршиход л чи өөрийгөө таних шүү дээ. Тэгтэл ямар ч хүн одоо жишээлбэл одоо гэгэрсэн сэрсэн хүн гэж хэлэхээр ингээд амар сонио утгагүй байгаа байхгүй бүгдээрээ ингээд оршихуй ээжж ингээд сэрсэн хүн гэж ярихаар миний эго яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр би одоо ийм өгүүлбэр хэлэхээсээ ингээд одоо нэг амнаас ингээд гарахаасаа бараг яаж байгаа байхгүй сэрсэн хүн гэж ярьж байгаа хүн бол би сэрсэн гэж ярьдаг хүн бол тэр ерөөсөө ойлгоогүй л юм гэсэн. Бид нөгөө хамгийн түрүүлээд өөрийгөө олно гэдэг үгэнд амар дурггүй. Өөрийгөө олно гэдэг үг чинь нөгөө хүн алдсан юм л олдог үсттэй. Тэгэхээр алдаагүй гэж тэрийг олно ч гэж хайж хайшаа. Тэгээ энэ үг нь жоохон буруу юм байна гэж. Өөрийгөө таних гэсгүй юу? Тий, өөрийгөө таньж мэднэ. Эргээд таних гэсэн. Өөрийгөө байж л байгаа шүү дээ. Тэгэл эргээгээл таних гээд байгаа юм. Нөгөө тэр биегүй үзэл рүүгээ ороод би биш юм чинь бүх юм чинь би биш юм байна гэл ингээл энэ жоохон дадал хэрэгтэй байгаад идэх нь яадгүй гэхээр яхахгүй нөгөө нэг юм одоо дутсан тий одоо ингээд амар хэцэн цаг хугацаа чинь ингээд хязгаар байхгүй
ингээд бүх хүнд адилхан цаг хугацаа бол ганцхан ингээл ойлгосон цаг хугацааны тухай ойлголтууд жишээлбэл бид нар тэрнээс энэ тул энэ чинь ойлгохтой байхгүй юу? Цаг хугацаагаа. Цаг хугацаа гэдэг юм ерөөсөө illusion нөгөө нэг андуурлахгүй юу? Гэхдээ энэ матрис дотор үнэн байгаад байгаа байхгүй юу? Матрис дотроо үнэн болохоос биш яг үнэн мөн чанартай яг ганцхан мөн чанар л байдаг байхгүй да. Тэр ганцхан мөн чанарт бол юу хоосон чанар л байхгүй юу? Энэ одоо illusion андуурлал байхгүй юу? Одоо матрис гэдэг чинь юу гэсэн үг юм? Унтж байгаа хүмүүсийн цуглуулгал тэнд явж байгаа байхгүй юу? Гипнозд орцсон явж шүү дээ. Тэгээд нэг матрикс дотроо нэг ингээл яах юм бэ энэ яагааргүй нөгөө эго чинь шаардаад байгаа байхгүй юу? Амин зүх түн чинь тийм амьдрах гээд байгаа шин нөгөө чинь. Тийм үү? Амьдрахын тулд яах юм? Тэгэл нэг хөдөлмөрлөх ёстой ч гэдэг юм уу? Одоо яах ёстой ч гэдгийг нэг мөнгө олох сурах ёстой. Тэгэл ийм л юм дотор л явж байгаа шүү бид нар. Сурах ёстой юу? Сурах ёстой. Яагаад сурах ёстой? Хөдөлмөрлөх ёстой. Яагаад? Энэ бүх өөрийнхөө амсаж туршлага цуглуулаа тийм. Энэ амсах ёстой амсаад одоо кармагаа дуусгах ёстой. Кармаг дахиж өөртөө дахиж карманы уул мөр бүтээхээ болох ёстой байхгүй. Харилцаан дотроо бусдыг харж байгаадаа харах үедээ ч гэдэг юм уу. Ерөөсө бүх юм харилцаа шүү дээ. Цаг хугацаа ч гэсэн чамтай харилцаж байгаа. Орон зай ч чамтай харилцаж байгаа байхгүй. Тэгээ тэр шиг чи эргэн тойронтойгоо харилцаанд байгаа байхгүй. Чи шүү дээ. Чиний ертөнц байхгүй юу? Өнөөдөр чи өөрийнхөө ертөнц дотор надтай яриа сууж байгаа. Би өөрийнхөө ертөнц дотор чамтай яриа сууж байгаа байхгүй юу? Бидний ертөнц байхгүй юу? Тэгэхээр ингээд одоо нэг юм байгаад идэг шүү. Хүмүүсийн нэг том андуураад идэг юм байдгийг. Хүний тухай яриад идэг байхгүй юу? Одоо нөгөө хүмүүсийг муулдаг ч юм уу, сальдаг ч юм уу яадаг чинь тий. Тэгчээд тэр хүн тийм штэ гэж хэлчихэд одоо айгүй муухай хүүхэн штэ гэж хэлчихээн гэж бодъё л да тий. Тэгэхэд тэр өөрийнхөө муухай хүүхэн гэж хэлээд байгаагаа ойлгохгүй байхгүй юу? Нөгөөх нь өөрөө гэж харддаг байхгүй юу? Тэр чинь муухай хүүхэн гэдэг үг хэний амнаас гарч байгаа юм? Тэр санаа хэний дотор орж ирж байгаа юм? Тэр үг өгүүлбэр хинээс гарч байгаа юм? Нөгөө л тэр ярьж байгаа хүний дотор байгаа тэр нөгөө түрүүний яриад байсан цүнхтанд л гарч байгаа шүү дээ. Миний дотор би одоо тэр сөрөг үг хэлж байгаа хүмүүсийг аз жаргалгүй хүмүүс байгаа байхгүй дотроо аз жаргалгүй. Танаа түр байж чинь гэрлээ асаа гацгаая. Харин тэг би гэрлээ асаа гэж хэлэх гэсэн. Тэр онч би нэг юм ярьж заяа. Тэгээд тэр хүмүүс яагаад тэгж хүнд их юм сөрөг юм хэлдэг вэ гэхээр дотроо аз жаргалгүй гэж чи яагаад тэгж ярьж байгаа? Наад чинь чиний бодол шүү дээ. Тэр хүн аз жаргалтай хүн байсан болвол тэрийг тийм өнцгөөс нэг харахгүй л байна. Хөрхидөө энэ сэтгэл санаа тайван бус байгаа юм байна да. Дотор нь яг одоогоор хэцүү байгаа юм байна да. Үгүй чиний нүдэнд тэгж харагдаад чи тэгж хараад байгаа болохоос тэр хүн яг аз жаргалтай байна уу? Үгүй чи бас мэдэхгүй шүү дээ. Жишээлбэл миний ертөнц дотор ороод хүн миний амьдрал, миний юмыг мэдэхгүй байхгүй юу? Ямар ч хүн. Тэр шиг ямарваа нэгэн хүний тухай ярьж ивэл чи өөрийгөө л ярьж байна л гэж ойлго. Яг одоо энэ матрикс дотор ч одоо нөгөө сэтгэл судлал гээл ингээл явахаар яг хүнийг засах энэ төр гэдээ явдаг л да. Хүнийг засах гэж ярихгүй шүү дээ. Хүнийг засна гэж үгүйсээ баарахгүй. Үгүй засна гэх буруу хэлжлээ уучлаарай. Одоо тэр хүнд туслаад та нар туслах гал байгаа үсттэй. Сэтгэл зүйн хувьд нь туслах гал байгаа үсттэй. Тэгэхээр яах вэ гэхээр тэр мэдрэмжээсээ гаргаж одоо оршихугаас чи харьцах хэрэгтэй байхгүй юу? Уг нь тэгэхээр бид нар л өөртөө л хараад байдаг. Энэ хорвоо чинь тийм л дээ уг нь тэгээд хүлээн зөвшөөрч чадахгүй л дээ хэцүү. Гэхдээ чи зүгээр ингээл ойлгочихгүй да. Ерөөсөө миний амнаас гарч байгаа, миний дотор бодогдож байгаа, надаас гарч байгаа юм болгон би өөрөөсөө л гаргаж байгаа байхгүй. Чамд тийм юм байдаг учраас гарч байгаа л гэсэн. Тийм угаасаа тийм.
Ингээд удвал ертөнц цагт ямар гоё онч хэлвэ. Кармаг барах, нэмж бүтээхгүй байх гэж айгуу гоё онч хэллээ. За, минь баяр дүлгөө. Цаг нь ирэхэд карманд хүссэн хүсээгүй дуусах юм байна зөв үү? Тэр болтол нь ухамсараараа карма бүтэхгүй амьдрах гэж үү гэсэн үг юм уу гинэ. Штэ ухамсараар штэ. Ухамсар Мгм. кармагаа бүтэхгүй. Тийм учраас бид нар ухамсар гэдгээ ойлгоод ухамсарлаад одоо амьдралдаа ухамсартайгаар харж ийн гэсэн үг байхгүй юу? Тэгэнгүүт чинь одоо нөгөө муухай үг хэлэх гэж байгаа зоогс гэ дотроо одоо ингэ тоглоо штэ. За би чи ямар үг хэлэх гэж байгаа вэ? Энэ миний анхаарал хаана явж байгаа вэ? Тэгээ одоо ухамсартай хүн чинь нөгөө анхаарал хүртэл хаана явж байгаагаа заална штэ. Анхаарал хаана яваад байгаагаа залж сурах хамгийн чухал гэдэг байхгүй юу? Яг тэгвэл анхаарал алцдаг. Анхаарал нөгөө болохгүй бүтэхгүй хэсэг дээр л тавьж очичдаг байхгүй юу? Тэнгуут нь чи тийш явахгүй наашраа гэж буцаж авчирнаа. Тэгээ авчираад хамрынхаа үзүр дээр ч юм уу нэг гадраа ч юм уу ингээд тогтоон бариа сурах хэрэгтэй. Тэгээд за муухай амьдар явах гэж байгаа бол ингээд ингэж ухамсарлаж амьдрын. Тэгвэл ухамсаргүй тэгээд тэндээс нь автоматар гарч ирдэг автомат пилот дээр тавьчаад тэгээд нэг гачин юм гарч ирэхдээ тэгээд тэрийгэ дагаал амьдрал ингэж яваад гарч ухамсаргүй амьдрч байна. Өөрийнхөө босс болох гэдэг яагаад байгаа. Энэ тэр орж ирээд байгаа юмнууд чинь зохицуулах гэдэг. Энэ өөрийнхөө босс болох гэдэг ш. Бодлынхоо босс нь, оюун бодлынхоо босс нь, оюун ухааныхаа босс нь болох гэдэг ш. Босс гэдэг үг одоо жоохон сонин гэхдээ одоо тэгэл хэлчихье. Тэгэхээр удирдна. Карма гэдэг чинь одоо кармагаа эдэлж дуусаад одоо ингээд байна л да ингээд би бол одоо ингээд жишээлбэл өөрийгөө ингээд засаал янзлаад одоо олон жил явлаа шүү дээ. Бас л тодорхой хэмжээгээр ингээд нэлийн зууралдаастаа ингээд ойлгоод ингээд явсаар байгаа л тэгэл гэд өөрийгөө ингээд бүрэн таньсан байна л да. Одоо зүгээр уг нь бол би орших уу. Гэхдээ надад тодорхой юм зам туулах ёстой байсан бол би тэр замд туулсан байхгүй юу. Тэгээд аз жаргал амар амгалан чинь энэ вэ штий. Тэг хамгийн гоё юм нь нөгөө хийдэг нь байхгүй, боддог нь байхгүй, нөгөө гомддог нь байхгүй, нөгөө энэ одоо нэг махан бий вэ штий. Тэгээд энэ 3D ертөнцийн амьдрал вэ штий. Энэ дээр бас нэг юм жоохон эго мего энэ төр гээд гардаг хүсэл мүсэл гээд би нэг байраа засч юмсан ч юм уу одоо нэг машина жижигхэн машина жоохон том болгох юмсан ч гэх юм уу нэг иймэрхүү юм болвол надад юусаа ямар ч тийм одоо нөгөө оршихуй бодол ерөөсөө илэрхийлээл болох. Надад ямар ч хаалт байхгүй, бодол байхгүй, зүгээр л энерги дотор аз жаргал дотор байдаг болох. Аз жаргал дотор гэж хэлж болохгүй. Аз жаргал бид нар чи өөрсдөө учраас тэр одоо нөгөө хүсэл гэдэг юм чинь нөгөө квант талбай байгаа штэ. Квант талбай одоо боломжит талбай байгаа. Тэр боломжит талбайд бид нар нөгөө бодлороо хаагаал ингээл барьер үүсгээл хаалт үүсгээл ингээл чиний хүсэл чинь одоо боломжит талбай дээр бүх мэдээлэл бүх юм чинь байж хахад тэндээс чиний хүсэл чинь гараад шууд ингээ бүтэх гэдэг нь эргэлзээ байхгүйгээр итгэдэг тийм болцсон байхад шууд бүтэх бүрэн боломжтой л гэсэн үг байхгүй. Гэтэл бид нар нөгөө эго чинь нөгөө юмнууд чинь нөгөө бүгдийн хүсэл мөртлийг чинь заадаг. За би өөртөө тэрийг хүснэ. Гэхдээ тэр арай би арай их юм аа. Би жоохон бага юм хүсье. Ингээл хэрвээсээ өөрсдийнхээ нөгөө гайхамшигар нөгөө хүлээж авч чаддаггүй. Дандаа нөгөө жижигхэн эгогоор хүлээж авсаар хагаад амар жижигхэн болчихсон. Бид нар гайхамшиг байхгүй уг нь. За одоо тэгвэл хараа. Юу яах вэ? Sorry. Одоо ингээд нөгөө ярьж ш бүх ингээ хүсгэр ингээ тэр нь та бол тэрийг хүсэж болно гэдгээ мэддэг. Хүсгэл би тэр нь би болно гэдгээ мэддэг. Тэрэндээ итгэлтэй байдаг. Тийм учраас тэр нь биелдэг. За тэгвэл тийм болоход бол яах вэ? Тэгвэл орших. Одоо л энерги өөрийгөө л танина. Өөр дээрээ л одоо дандаа оршиж гин гэсэн үг. Одоо бид чи орших шүү дээ. Ингээл орших байж, ингээл аз жаргал амар амгалан чи энд байж баясаар сууж байгаа юм. Энэ одоо өөрийгөө таних гэдэг чинь тэр. Тэгээд эн чинь энерги байхгүй юу?
Германаар Stille гэдэг байгаа. Silence англиар. Тэгээд энд чинь цаг хугацаа, орон зай гэдэг юм чинь байхгүй. Матрис дотор чинь оршиж байгаа. Нөгөө 3 цаг чинь. Энд чинь цаг хугацааг орон зай цаг хугацаа байхгүй, ийм хязгааргүй ийм quantum field боломжтой ертөнцийг таниад өөрөө би тэр юм бэ гэдгийг харж байгаа байхгүй юу? Тэр чинь ингээд бид нар хараа юмыг дандаа нөгөө бодит юм ингээ хайсараад бодит юм ясараад анхаарлаа дандаа гадна тийшээ явуулаад гаднаас аж аргалыг хайдаг байсан байхгүй юу? Ойлгож байна уу? Сургууль төгсчүүл гоё болох гээд байна. Энийг хийчихвэл гоё болох гээд байна. Эмгэгтэй олчвол гоё болох гээд байна. Одоо хүүхэд мөнийг одоо яачвал болоо би энийг эрүүл олчвол гоё болох гээд байна ингээд дан гадна талд байгааз анзаараараа. Тэгэнгүүт дотор бэлэг болдог байхгүй хамгийн номер 1 атомч шүү дээ. Тэр тишэл чинь би яг юу бодоод байна? Одоо өөрийгөө хянж эхлэв шүү дээ. Бодлоо хардаг байна гэсэн үг. Хөдөлгөөнөө харна, бодлоо харна, үйлдэлээ харна, бүх юм харна. Тэгэхэд чи ажиглагч болно гэсэн үг. Тэгээ ажиглагч чинь ингэж явсаар байгаа чи бүх юм ойлгоод эхлэх үед ажиглагч чинь өөрөө орчхуу болж хувирдаг байхгүй. Надад нэг тийм л үзэгдэл явагдсан гэ. Би бол тэгж л тайлбарлана. Тэр ажиглагч цүүштэй гэдэг чи одоо би өөрийгөө камер тавьсан ажиглаж байгаа юм шиг дахиараа ажиглах биш ондоо юм билээ шүү дээ. Би одоо ингэж би болохоор өмнө нь ингэж өөрийгөө яг камер тавьсан юм шиг өөрийгөө нөгөө бодлоосоо ажиглаад байгаа байхгүй доторх өөрийнхөө бодлоос гэтэл тэр чи өөрийнхөө гаднаас нь ажиглах тийм нэг тийм одоо төлөв гэж хэлэх юм уу? Нэг тийм юм үгүй яг гаднаас нь гэхээр ингэчихэд идэг байхгүй хүмүүс. Одоо яг өөрийгөө ингээд энэ одоо энэ хорвоо одоо энэ дээрээс ингээ хараад байгаа юм шиг ажиглах гээд идэг байна. Тэр тийш орчдөг байхгүй юу? Тэр талаасаа өөрийгөө ажигладаг байхгүй юу? За. Тэр ороод бодлоо. Одоо чи нэг юм бод. За тэгээд дотор ч сонгоолоо. Тэгээд бодлоо харж байна. Бодлоо мэдэж байна уу? Ямар бодол бодсныгоо? Мэдж байгаа. За. Сэтгэл хөдлөл ажигла. Хайд тэр би ингэ тархинаас ажиглаад байгаа байхгүй юу? Дотроос орж ажиглах юм тий. Ажиглах дандаа дотроос тий. За тэгвэл одоо тэндээс ажиглах сурах юм байна. За ингэнэ манай энд нэг мэлмрүүлээ л энэ манай бижидтэй мэлмрээл энэ гэснэ. Би биш үзэл гайхалтай гэж. За дараа тунгалаг гиндэн бусдыг надад хандаа ямар ч муухай өгүүлдэл хийж байсан ч миний дотроос хайр нулимс хоёрл их ойрхон болоод байгааг хэлж өгнө үү? Бусаж өгнө бусдыг надад ямар муухай өгүүлдэл хийж байсан ч гэсэн миний дотроос хайр нулимс хоёрл их ойрхон болоод байгааг хэлж өгнө үү гинэ. Хайрыг бол ойлгож байна. Чи оршихуу байна. Нулимсыг бол ойлгохгүй байна. Яагаад өвлөд байгааг. Баярсандаа үйлжиж болно л доо. Тэр нөгөө нэг юу вэ? Хайр хүрээд уйлах тохиолдол байдаг л да. Би бас ингээд бүр хайрандаа ингээд багтраад ингэж бүр эсвэл амьсгаа чагнасан ч бүр ингэж бүр тэгээд үнэхээр хайр бид нар хайр л да. Хайрыг хинээс ч хайгаад хэрэггүй. Чиний зүрхэн дотор чинь байж байгаа. Тэгвэл тэрийг ойлгох хэрэгтэй. Бид нар хүнээс дандаа хайр нэхэж л амьдэрдэг шүү дээ. Тэрийг болох хэрэгтэй. Өөрлөгөө ороод тэгэл одоо нэг ийм юм хажиглагдаад яваад идэх байхгүй би ингээд хараалахаар яг нөгөө өөрөө гэддэг байхгүй юу? Өөрөө л хичээ. Өөрөө хайр гэл ингээд нэг юм заагаад ах шиг байна л да хараад хахад нэг ийм нөгөө хүмүүс нь ойлгохтой болохоор өөрийгөө ингээд нэг гоёо гангалаад фоло идээд ингээд спорт гимнастик хийгээд ингээд ариуд мэндэ бодоод амар мундаг хайрлж ийн л да. Энэ шүү. Өөрийгөө хайрлах гэдэг чинь хязгааргүй амар амгалан шүү. Хайрлан гэсэн үг. Энд чи хайр байхгүй. Энийгээ бусдад тараах, бусдад илгээх, бусдад заах энийг хайр гэж байгаа юм. Бусдыг хайрлах. Өнөөдөр миний өөдөөс орилоо чарлаа дайраад орж ирсэн хүнийг хүртэл хайрлаад байх чадвар болно гэсэн үг байхгүй юу?
Энэ чи биш штэ. Миний үйл үртэнд явж штэ. Миний хариу үйлдэлж байгаа байхгүй. Жишээлбэл хүн намайг нэг юм яри. Намайг одоо нэг ямар ч хүүхэн ч гэдгийг нэг мухаа хүүхэн яалаа гэдээ ярьсан яриг л дээ. Тэр хүний ярьж байгаа юм намайг тодорхойлдоггүй байхгүй юу? Намайг юу тодорхойлдгоо гэхээр би бусдад яаж харж байгаа тэр намайг тодорхойлдоггүй. Би бусдыг хайр инрэл аз жаргал баяр баясгалан гэж харж чаддаг л болоод би өөрийгөө аз жаргал амар амгалан би мэдж байгаа юм байна гэж бодсон. Бус намайг юусоо тодорхойлдоггүй байхгүй юу? Бид хүмүүс бусад нэг ганц хоёр үг хэлсний төлөө би өстө намайг тэгсэн. Энд хэн бэ? Хэн тэгээд байгаа юм? Нөгөө дотор нь байгаа нөгөө эго чинь ардхамж байгаа үстэй. Доромжлолцсон. Тэгэхэд яаж харьцах вэ гэхээр одоо чамайг доромжлсон хүн доромжллоо. Тэгэн гут чи ууч хүрч гин үү? Энэ муу доромжилж штэ гэж гомдож гин үү? За тэр чиний хариу үйлдэл. Энэ айгүй чухал шүү. Энэ хариу үйлдэлийг л чи барьж ав. Тэр хүн хайчдаг байхгүй юу? Нэг эхний хэсэгтээ та нар дасгал хийж захтаа бол одоо нэг хүн ирээл ингээл уурлаад доромжлол ингээд чамайг тэгэхээр чи яста эндээс чинь гоцтой болох хэвээр. Энэ муу намайг ингээд уурлан гарах юм бол чи цаг стоп гэж барьж авлаа. За юу. Тэгэн гутаа тэр хүн хайчих. Нөгөө тэр хүнийг бодхоор нөгөөх нь гарч ирээд байгаа төр зүр хайчих та. Тэгэн гутаа зөвхөн өөрийнхөө ууран дээр ажиллах байхгүй. За энэ уурыг гаргахад чиний толь чинь чамд хэлээд байгаа байхгүй. Энд чи штэ. Хорвоо чамааг хөөе наа дотор чи хог байна чи наатаа нэг хараад тахтай гэж байгаа юм шиг. Чи ууртаа энэ энерги чинь байж байгаа гэсэн үг шүү. Уур гомдлын энерги байж их юм бол чамааг энэ дамнаа бид нар чи резонанцд ордог байхгүй юу? Энэ энерги чинь. Тэгэхээр тэр уур гомдлын чи энерги уурын чи хөргөх үнэл гомдлын чинь хөргөх үнэл татаад байгаа байхгүй юу? Тэгэхээр чи энд ариун болох хэрэгтэй байхгүй юу? Ариун байхын тулд чи өөрийгөө цэвэрлэн. Цэвэрлэхийн тулд чи ганцхан хариу үйлдэлээр өөрөө ажиллана. Тэрнээс тэр хүмүүс тэр чамд муухай байна уу? Одоо ямар байна уу? Чамд ерөөсөө түйж байдгийг байхгүй. Тэр хүний ууралж байгаа болвол чи учраас гэхдээ тэр хүний дотор талын ертөнцийн чи биш. Ойлгож байна уу? Чи резонанцд ороод байгаа юм. Таталцаад байгаа юм. Энергиээр таталцаад байгаа гэж. Татаад байгаа хгүй. Энергичтэй бид нар чинь. Энерги байхгүй юу? Одоо би альфийн цамхаг альфийн цамхаг гэхэд чинь эмхэн жижигэн шургуулчгал юм гэж байгаа үстэй. Тэр чинь болсон бүгд хоосон чанар энерги байхгүй юу? Тэр энергийн дотор чи одоо нөгөө уур муур гэдэг чинь бүгд энерги шүү дээ. Тэр чинь тэр л ууртайгаар таталцаад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ажиллах хэвээр юм өөрөө энэ дотроос уураа гаргаж хараад таньчих хэвээр. Мэдрэх. Энэ уурыг надад гаргуулах гэж чи надтай ийм үйлдэл болсон юм байж тээ тэр хүндээ талбарчих. Чиний багш чинь юм бэ гэдэг ойлго. Ингэж энэ дотор талаа янзлнаа. Сая түрүүн нэг хүн ингэ бичсэн байсан комментор. Хүнд ингэж аятайхан харьцаад тахаар сүултээ бүр давраад идэх штэ. Тийм, давраад байна гэдэг чинь чиний өөр чинь бодлохгүй юу? Тийм. Давраад байна гэдэг чиний бодлохгүй. Чи чамд төвчээр хатууж хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр тийм юм шиг даварж байгаа юм шиг чамд мэдрэгдчихэж болно хамаагүй. Чи даварж байгаа юм даварч штэ гэдэг бодлоо өөрөө хараад үзээрэй. Нэг удаа тэгж болно, хоёр удаа тэгж болно. Зүгээр болчдөг байхгүй юу? Алга болно. Чи өөртөө итгэх хэрэгтэй. Одоо мөнгө өгөөд хахаар давраад идэг гэл тэгээд яриад идэг чи яг адилхан шүү дээ бас. Тэгвэл өхөл өлчдөг үстэй угаасаа. Мөнгөн дээр ч амархан байна л та. Тэгээд ер нь бодоод юмыг сэтгэлээсээ л ингээл өглөө болоо. Тэрний араас тэгж юм хүм бодохгүй ярихгүй энийг өвлөг гэдэг байгаа шүү дээ. Сайхан сэтгэлээр өглөө тэгэл болоо. Тэгэхгүй хардаас нь би өгсөн чинь би яасан чинь гэл ингээл Эстэнэ харж яасангүй эстэ миний хамаг юм ачаад эстэ энэ эстэ намаа надад туссангүй би чамд туссан чи надад туссангүй гэл ингээл нэг ийм нэг хүний харилцааны нэг юм сонио үйлдэл чи хайраас бусдад харьцаж сурахын тулд ганцхан чи хариу үйлдэлээс харна. Давраад ийн гээл чи бодож л байгаа л энэ чиний бодол.
даварч чинь гэж чи тэр хүмүүсийг харж байгаа бол энэ чиний л үнцэг. Тэгэхээр наадах дээр л ажиллана гэсэн. Хорвоо тэгтээ тэгвэл тэр шагнал чинь угаасаа бүрээд ирдэг. Хорвоо гайхамшиг хэд бүр тодорхойгүй хорвоо. За ингэсэн чинь дэлгэртэй юм шиг яа. Өөрөө энерги цэвэр эрчим энергиэр дүүрэн байж сурах вэ. Энерги их алдаад байдаг гинэ. Манай тунгалаг гинтэн баярлалаа. Асар их тайтгарл авлаа гэж байна. Яаж энерги алдаад байдаг хүн энергиэр юм дүүрэн байж сурах вэ гин. За тэгээд одоо дахиад нөгөө л өөрийгөө таних, оршуугаа мэдрэх юм байхад бол ямар ч ингээд бүх оршихуй чинь чи өөрөө энэ хорвоо чи өөрөө энэ хорвоог аз жаргалаар ингээ хардаг ийм үнс чинь нэгтчдэг байхгүй. Тэгэхээр чинь зүгээр бүгд энерги дутаа энерги оруулж ирж болно чи. Чи тэгээд нэг л юм ботход нэг л гоё юм ботход тэрнийхээ энергийг мэдрээд байна. Мэдрээд тэр чинь энерги шүү дээ. Энерги гэхээр хүмүүс нэг сүртэй бодоод тийм сүртэй юм биш шүү дээ. Зүгээр л бодоход л мэдрэгдэн гэсэн. Чи ингээл нэг хайртай хүний бодолтой тэгэхэд чинь л хайр мэдрэгддэг үстэй. Тэр чинь л хайр энерги шүү дээ. Одоо нөгөө юу яаж краша бодолтой краша бод гэж. Тэгээд бас нэг хэлэх юм хүсдэггүй юм аа л бодоод. За энийг аяйгуулсан ойлгох. Жишээлбэл би өвдөхгүй юмсан гэж хүсэж бод. Одоо нөгөө хорвоо чинь чиний төлөө чи сэрсэн байна уу, сэрээгүй байна уу хамаагүй шүү дээ. Хорвоо зөвхөн чиний төлөө байдаг байхгүй юу? Тэгүн гут чинь чи оршихуйг мэдэрч гэнэ мэдрээгүй юу сонир биш. Хүсэл гэдэг юмыг зөв илэрхийлж сурах хэрэгтэй. Өвдмөргүй л байна. Тэгвэл хорвоо яаж хүлээж авдаг? Хорвоод нэг юу яадаг? Хизээж хорвоо бидний одоо хэл ярианаас одоо энэ мэдрэмж энтрээс юу авдаг вэ гэхээр үгүйсгсэн хэлбэрийг хүлээж авдаг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр өвдмөргүй байна гэдэг үгүйсгэлийг өвдмөр байна гэж хүлээж аваад байна. Хорвоо хөөрхий тэгээ чиний төлөө энэ маань яг өвдмөр байна л гэж байгаа юм шиг л хүслийг чинь явуулдаг байхгүй юу? Гэхдээ эрүүлийг хүсчтэй. Эрүүл хүн ямар байдгийг? Эрүүл байхаар чи яадгийг? Тоглодог юм уу? Сагсаа тоглоно уу? Спортоо хийнэ үү? Уудандаа алхах нь уу? Аз жаргалтай гэр бүлдээ тойруулаад хоолоо идээ сууж гинэ үү? Энэ бүхнийг бод. Энэ бүхнийг эрүүл хүний хийдэг юмыг хий. Бод. Тэгээд мэдэр. Тэгээ эрүүл байгаагаа мэдрээд ээ. Тэгээд тэрийг чи явуулна. Чи ямар энэ дотор чинь ямар одоо мэдрэмж энерги байна тэр чинь явуулдаг байхгүй. Тэгэхээр чи эрүүл гэдэг энергийг чи өвчтэй байж болно шүү дээ хүн махан бие чинь. Гэхдээ энийг ойлгохын тулд чи эрүүлийг ч хийх юм. Тэгээд эрүүл хүн шиг амьдрах. Өвчтэй хүн шиг. Им хайгаад энэ фэйсбүүкийн тэмч юу лээ? Нэг сони юмнууд ихтэй байсан. Өвчтэй хүмүүсийн группүүд өгдөн шүү дээ. Хойд өвчтэй хүмүүсийн групп гэсэн. Гэхдээ тэрэндээ ямар идэвхтэй байна. Жинхэнэ мэдлэгтэй баг нар яваад байгаа. Юу хийгээд байгааг ойлгох хэрэгтэй байна. Одоо тэгэхээр мөнгө төгрөгч байдаг юм уу, ажил мэргэжил байдаг юм уу, харилцаа, хайр дурлал байдаг юм уу, энэ бүх юм дээр хүсэж бод. Өөрийгөө ухамсарлах бодвол хөдөлгөөн бүх юмыг ажигладаг болчдөг байхгүй юу? Тэгэхээр одоо тэр ажиглаж гин гэдэг чинь чи буруу юм юм. Стоп би бол дотроо стоп гэж зогсоодог гэсэн. Би тэгээд 1 минутыг ч алдахгүйгээр би оршихуй одоо өөр дээрээ байнгын ингэж надаас явуулаараа зүрхнээс юм юу асаад идэх гэсэн байхгүй юу? Ийм нэг юм хайр юм уу? Одоо мэдрэх тийм нэг юм санаасаар ингээд бүр ингээд тавьдгүй нэг тийм байгаад дууралцсан. Хүмүүс чин сэтгэлээсээ гэдэг чинь миний тэр чин сэтгэлээс дотроос энэ над шид ананда гэдэг энэ гайхамшиг оршихуй би хүсэжсэн бэл. Тэрнийхээ төлөө би депресд орж исэн, бүр сонирн болж исэн ч гэсэн би энийхээ төлөө өдөр болгон ингэж одоо бясалгал гэхээр одоо бас л бясалгалын тухай нэг сонирхол ярихгүй л болохгүй болчихсон.
зөв бяцлал хийхгүй бол ингээд оюун бодол дотроо нэг л батал буруу юм шиг. Зүрх энэ хоёрыг л коherence-д оруулчих хэрэгтэй. Тэр үед л яг аниргууг мэдрээл чи өнгөрсний тухай ямар ч бодол байхгүй. Ирээдүйн тухай юу ч байхгүй. Эхлээл тайвширахын тулд хамар дээрээ төвлөрдөг юм уу? Яадгийн ингээд яг өөрийн гэсэн нэг юм төвлөрдөг зэгтэй байх та. Би бол хамар дээр төвлөрдөг. Амьсгалаа авахд сэрүү оргиж байгаа, амьсгал гаргаж байгаа, бүлээ оргиж байгаа. Тэгж тасгалдаг байсан. Одоо бол надад тийм шаардлага байхгүй. Урд нь бол яг тэгж хийдэг байсан л да. Тэгээд тайвшраад ингээд анхаарал чи ингээд төвлөрөөд ингэж явах үед би яг оршиход хоосон чанарын бяцлал хийдэг гэсэн байхгүй юу? Тэгээд техникүүд байдаг. Хоёул тэрийг нэг хүмүүстэй хамт хийх юм шиг тий. Ингэний манай дэлгэртийг амар мэдгч бяцлагдгүй дотоод хүүхдийн шарах дутуугийн мэдрэмжийн талаар хэлж өгөөч гинэ. Дутуугийн мэдрэмж, дотоод хүүхдийн шарах. За одоо тэгээд нөгөө өнгөрсөнтэйгээ зурлаж байгаа хүмүүс чинь би өнгөрсөн тэгсэн гэл тийм бил яана л да. Тэр чи ихтэй тэргүй өнгөрсөнтөөр итгэжл байгаа юм чинь надад тийм тохиолдсон үний юм чинь тэгээ би яах юм гэж байгаа юм шиг чи тэгж итгэж байгаа болохоор тэр нь чамд оршоод идэг байхгүй юу? Тэгэхээр окей. Тэгээд янз янзын арга байдаг. Жишээлбэл дотоод хүүхдийн шарах гэхээр чи яг юунд шархалцсан юм? Амархан шүү дээ. Тэрийг харлаа, танилаа, мэдэрлээ. Одоо тэр дэлгэр дээг гарч ирээд яг юу яриул яг хамт хийвэл Зүүмд оруулж ирээд өө. Тэ? Тэгэх юм уу? Дэлгэр дэгийг чат ичвэл би чамлуу линк явууллаа. Тэгээд яг орж ирээд битэрий одоо энэ уулзалтын өрөөнд орж ирээд юу яаж болж чинь хариултаа яг авч болж. Тэгээд мессеж бичүүлүүлээ чи. Тэгээ хамт хийхэр хүмүүс бас авах тий ойлгох. Тийм. Яг нь ер нь бол энэ 5 том тэр иллюзион дээр л ажиллаждаг байхгүй юу? Тэгээд ирэхээр эн чинь нөгөө барилгын фундамент гэдтэй суур. Тэр суурийг ингээд татаад авчаар барилга нурна үстэй. Яг тэрэн шиг одоо тэр илүү дутуу юмнууд чинь урчдаг байхгүй. Тэрнээс бид нар ингээд нэг нэгээр ингээд юмыг ингээд арилгаад яваад байгаа юм шиг ингээд нэг иймэрхүү юмнууд яваад байдаг л да. Тэгээд чинь 5 том иллюзион чи юу илээ? Тэрийг нэг дахиад хэлчихв. Уур хилэн, шунал, уур хилэн, ам зүгцэн, айдас тэгээд хамгийн том нь андуурл. Андуурл бид хорвоог андуурдаг. Чи өөрийгөө андуурдаг. Чи махан бие биш, нэр биш, энэ бүх юм биш. Чи оршихуу. Гэтэл бид махан бие гэж андуураад байгаа энэ том андуурл чинь арилдаг байхгүй. Тэгэхгүй одоо энэ андуурл дотроо энэ олон янзын ингээл юмаа янзлаад яваад байгаа юм. Тэгэхэд энэ хэцүү штэй арилгахад андуурлыг арилгахгүй болвол буюу биеийг үзэл болохгүй чи энэ биеийг хүн гэд нэг юм байлгаад идгээл болчдөг байхгүй. Өөрийгөө хязгааргүйгээр л анзаар хардаг болдог. Мэдээч энэ 3D ертөнцийн энэ махан бие алга болтлоо би энэ тоглоомд тоглоно шүү дээ. Тэр энэ тоглоомд оролцохдоо мэдэж орж байгаа юм. Энийг хуурамч одоо иллюзион одоо нэг андуурал гэдгээ мэдэрч амьдрдаг гэсэн үг байхгүй. Одоо мэдэхгүй байгаа үстэй. Дэлхий дээр төрсөн нэг хүн ингэ суугаад нэг жижигхэн. Тэгэл дэлхийн ертөнц чамд амар том хараг. Гэтэл чиний дотор хорвоо явж идэг. Чиний дотор нар сар од гаригс дэлхийн ертөнц чиний дотор болж идэг байна. Тэр чин хорвоо ертөнц явж идэг. Чи тийм том баг. Тийм агваа тий. Тэгээд энэ одоо ингээ ад жаргал ингээд нэг цаанаасаа ингээд бясаад байждаг. Зүгээр энэ амьдрал ад жаргал. Тэрнээс энэ тэр байшин тийм энэ юу тийм энэ ингээ энэ иллюзион дотор байгаа юмтай ингээд нэг ноцолдоод байхгүй. Явж л байг энэ амьдрал ингээд бүгдийн байгаар нь хүлэн зөвшөөрнө. Тэр хүмүүсээ ч хүлэн зөвшөөрнө, гэр орныхоо ч хүлэн зөвшөөрнө. Ингээд бүх юм хүлэн зөвшөөрнө. Одоо манай хүүхүү хоёрстай супер Номоната чи дараагийнх нь юун дээр хийн гэсэн тий. Манай хүн чи одоо баг миний багш шүү дээ.
би эхэлж багш нь байсан уг нь гэсэн чи одоо гэсэн тэгээд бид хоёр чи ингээл уцаар ярихаар чи хоёулаа ерөөсөө л хоорондоо холбогдоод уулзахад ерөөсөө л хорвоо ертөнцийн гайхамшигыг л ярьж шүү дээ. Тэр шалдэр булдэр ингээд тэр хүн энэ хүн тэр энэ юм байхгүй. Тий. Бид нар гайхамшиг. Хараа би одоо нэг ийм юм асуух гээд байна. Угаасаа одоо нэг таны одоо яг ингэ байгаа энэ төлөв байдалд одоо хүрч болдог байх нь шүү дээ. Бид нар бүгдээрээ л ихнээсээ адилхан багт анх ихтэй хайр байсан. Тэгээд амьдралын явцад ингээ ихтгэл үнэмшил суугцааргаад тэрийгэ магтцсан. Тэгээ буцаад ингээд яг тэр төвшин дээр оршихуу гэдгээ мэдрээд ингээд яаж болдог байгаад байгаа байхгүй. За тийм. Тэгэнгუთ тэр зам чинь болохоор бас тийм хурдан биш л байл та. Та ч өөрөө яг бүх юмараа өөрөө гартаж хийж өстой нэг чимхээр нэнтэндээс цуглуулж юм болж байгаа шүү дээ. Олон жилийн туршид. Тэгэнгუთ тийм болох бол боломжтой юм байна. Тэгвэл одоо энийг ингээд сонирхож байгаа хүмүүс Монгол зөндөл байна л та. Тэгээ тэр хүмүүстэй зориулаад юу н уулзалт хийдэг юм уу? Яадгийн тэр талаараа нэг хүмүүс авах юм бол хэлээд өгөх юм бол би ерөөсөө яг ганцаарч гэсэн хичээл хийж байгаа. Нодлон жилийн 11 сараас хойш 10 сараас хойш баг байна. Танаа шавнар бичээл хэлээ сая. Тийм үү. Комент хийчихээ мундаг шүү. Зөндөө шавнар байгаа. Тийм бас гоё болцоож байгаа. Ер нь болцоож байгаа гэж угаасаа гоё л дөө. Тэгээд одоо тэгэл тэр гоёыг мэдүүлэхгээл гайхамшигыг мэдүүлэхгээл янз янзын ингээл яг нөгөө ийм байд юм да нэг багш хүн гэхээр ч юм уу эсвэл би хүнд энийг ойлгуулах ийм хүсэл чин сэтгэлийн зорилго байгаа болохоор надаас нэг ийм яг оршуугаас мэдрэмжээс би хийдгүй юм шүү дээ. Яг хорвоогоос мэдээлэл авч иж тэр хүнийгээ мэдрээл. За одоо энэ маань тэгвэл ингэж байгаа юм байна да. За энэ хэсгийг тий да энийн төлхий да гэж байгаа юм шиг ингээд нэг хүн хүндэд тааруулал яваад идэг. Бүх хүмүүс яг ижлэх юм заадгүй байхгүй юу? Надад юм бичсэн ямар ч юу байхгүй хүн тэр мэдрэмжээрээ тэр хүнийг би болоод оршуул гэж харж байгаа. Гэхдээ тэр хүний дотоод ертөнцид нь байгааг мэдэрдэг байхгүй юу? Гаргаж байгаа одоо нөгөө өөрийгөө бясалгаад ингээд зөв юм руугаа орох гэтэл нэг юм дуулгаалаа тий тэглээ гэхдээ за тэрэн дээр ажиллах за ингээд хийгээл ингээд татаад ингээд нөгөө техникүүдтэй тэр техникүүдээр ажиллаулдаг байхгүй юу? Буцаа жоохон шаардлагдан. Номонууд бол тастаа 3 сар шаардсан. Миний охинд. Номноо миний хажууд байсан болоод бас магадгүй те. Номноо бол айгу гоё болсон шүү дээ. 3 сар дотор статистик та хоёрын чи хажууд байхаа шал ондоо шүү дээ. Тэр уулзж байгаа тэр энерги минерч шал ондоо идэх шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд бүгдээр харагдаад идэг ус шүү дээ. Тэгээ бид нар хараа гайхамшиг учраас өөртөө хизээч миний хэлэх юм хизээч битгий жижиг гинэр бод. Бүр хизээч. Тэгээд өөртөө асар их итэг. Хараа өөртөө итгэх хүн бусдад итгэх байхгүй юу? Чи хэн нэгэнд итгэхгүй байвал чи өөртөө итгэхгүй л юм гэсэн үг шүү. Ер нь бол энэ өөрийгөө айгүй сайн анзаарч байгаа хэрэгтэй. Тэгээд өөрийгөө засах хамгийн том хэлбэр хариу үйлдэлийг харна. Хариу үйлдэл дээр л ажиллана. Бас техник байдаг. За тэгээд өөрөөсөө хог нов шиг одоо тэр нь одоо баг хэрэг болдгийм л та бид нар хэрэг болсон байдаг байхгүй юу. Гэхдээ одоо биш байхгүй. Одоо энэ юмыг сонсож байгаа хүмүүс та нар одоо тэр хэрэг болохоос өнгөрсөн байхгүй юу. Энэ ярилцлагыг сонсож байгаа та бүхэнд бол уртны чин амьдралын сайн муу хүүхэд насны янз янзын юм өнөөдөр хэрэггүй байхгүй юу. Тэгээд өнгөрсөндөө баахан зурлах хэрэггүй л гэж хэлнэ миний хамгийн гол юм. Яг зурлаж байгаа энэ 5 иллюзион дээр ажиллаад бас нэг жоохон гомдол тэгээд юу их орж ирдэг юм да хүмүүсийг ажиллаад хахад ийм гологдох мэдрэмж тийм үү гологцсон гэдэг ийм мэдрэмж айгүйх авцсан байт юм байл шүү дээ. Тэгээд тэр мөр дээр бол би давхар ажилладаг. Гологцсон мэдрэмж, гомдох мэдрэмжтэй тэрс тэр тав дээр нэмэгдээд нэлээд хэдэн юм дээр ажилладаг. Өөрчлөгдсөн хүмүүс айгүй байгаа л та. Би танаас одоо яг түрүүнээс хойш асуух гэдээс нэг юм болохыг мэдрэмж гэдэг юм асуумаар байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэр мэдрэмж чи өөр амар үнэн байгаад идэг.
Яг тэр мэдрэмжин тэр орцсон тэр хэсэг бол бас чанга штэ. Гоё мэдрэмж бол гоё аз жаргалтай штэ. Гоё байна гэл умбал жаргаа зэт хэцүү мэдрэмжүүд бол хэцүү штэ. Яг тэр үедээ тэгэл штэ. Ингэж байгаа л тэгэл уулын тэр мэдрэмжид нэг хэсэг хугацааны гарал алга болчихдог байхгүй юу? Тэгтээ тэр мэдрэмж чинь юм уу? Уул нь биш штэ тий. Биш. Тэгээд чи гээд итгэж зурлаад байгаа байхгүй юу? За тэгэхээр мэдрэмж энж байгаад байна. Яана одоо зурлаад байна гэх юм бол эхлээд тайвширна. Хүн заавал тайван бол. Тэр мэдрэмж байсан ч ингээд оволцож ирсэн ч хамаагүй. Ингээд сайхан тайвшраад анхаарлаа тэр мэдрэмжээс салгалаа хамарлуугаа авч бүх хүчлээ даваад ирээ. Эсвэл бол суудал дээр их бас зүгээр байдаг шүү дээ. Суудал дээр хаана түлхэж जैन, хаана татж जैन, хаана халуун өргөж जैन, хөлийнхөө хоёр уулан дээр ч юм уу. Ингээ биен дээр нэг юм төвлөрдөг тийм өөрийн гэсэн юутай болчих хэрэгтэй нэг юм газартаа гэдэг юм уу нэг хэсэгтэй ч гэдэг юм. Зарим хүмүүс бол янз янз шүү дээ. Дагдсан дээр их төвлөрдөг хүмүүс байдаг юм бас. Яг энэ дагдсны ард юу болж ингээд ажиглаад нүдэ анчаад тэрдүүл анхаарал нь явчих шүү дээ. Одоо анхаарлын босс гэдэг юм та нарт энэ аюул чухал юм. Одоо та дагаад хийгээрэй заяа. Анхаарал гэдэг юм алтчаад байгаа учраас бид нар анхаарлаа би босс юм биш үү гэд нэг өөртөө итгэх гэж байгаа юм. Би өөрөө анхаарлаа удирдах чинь юм биш үү? Би анхаарлаа тэр бодол руу алтчаад байгаа юм байна. Би анхаарлаа тэр сэтгэл хөдлөл рүү алтчаад байгаа юм байна. Анхаарал хаана вэ? Бүх энерги тийш очичдаг байхгүй юу? Тэгээ уур дээр очлоо. Анхаарал чинь уур дээр очлоо. Тэнгуү чинь уурын энерги чинь ингээд томроод тэгээ салж чадахгүй болчихдог байхгүй юу? Тэнгуү чинь анхаарлаа ингээд татчих байгаа байхгүй юу? Авчраад за тэгэхээр одоо та сууж агаад сайхан нүдэ анаад гүнзгий амьсгаа аваад 3 удаа нэг сайхан гүнзгий амьсгаа чөлөөтэй заа юм ингээд тэгэх ёстой гэдэг юм ерөөсөө байдаггүй. Хорвоод ямар ч тийм ёстой юм гээ байхгүй. Чамд ямар юм гой санагдаж байна, таалагдж байна, яг шуухан зүгээр байна. Ямар амьсгалын дасгал хийвэл зүгээр нь тэргээл хий. Тэгэхээр миний хувьд гэж би өөрөө ярьж байгаа шүү дээ. Сайхан ингээд төвлөрлөө. Нэг 3 удаа сайхан гүнзгий амьсгаа аваад гаргаад амьсгаа аваад гаргаад за тэгэн гутаа анхаарлаа хамрынхаа үзүр дээр аваад ир. Тэгтээ анхаарал чинь зөвхөн агаар хамрын үзүрт чинь амьсгал авахд хамар чинь сэрүү татдаг. Амьсгал гаргахаар жохон бүлээ өргөдөг байхгүй юу? Яг тэр хоёрыг сонирхно. Чи яасан сонирхолтой бэ гэж байгаа юм шиг. Тэгэж тэрэн дээр анхаарал төвлөрч чаддаг байхгүй юу? За тэгээд амьсгал авлаа. Сэрүү татахт нь зөвхөн амьсгалтай тавихгүй гэсэн үг шүү дээ. Зөвхөн сэрүү татаад бүлээ өргөд байгаа хоёр дээр тавина гэсэн. За тэгээ сайхан төвлөрчихөж байгааз. За одоо чиний анхаарлыг хаана байна гэхээр хамар дээрээ байна. За анхаарлаа зөөлөн зүүн хөлнийхөө уул руу зөөлхөн татаараа. За одоо чи зөөлөн хурдан хоёрыг хүртэл ялгана. Зөөлхөө явууллаа, анхаарлаа хөлөөрөө дамжууллаа, явууллаа, хөлийнхөө уулан дээр тавилаа. За хөлийн уул гадартаа юм уу таавчтай чинь ямар мэдрэмж, одоо ямар мэдрэмжийн тэр анхаарлаа тавина. Тэндээс бүлээ өргөх мэдрэмж, дарагдах мэдрэмж, халуун одоо сэрүү татахч мэдрэмж байж болно. Эсвэл захтнах ямар ч үдгийн тэр хөл дээр байгаа мэдрэмжин дээр сонирхно шүү. Дандаа сонирхно. За чи анхаарлыг доош явуулсан. За зүүн хөлнийхөө хөлнөөс анхаарлаа татлаа, баруун хөлнийхөө ууланд анхаарлаа авирчлаа. За дахиад мэдрээрэй. За ямар байгааг нь мэдэрлээ. За анхаарал баруун хөлний уулнаас анхаарлаа татлаа. Уцаад хамар дээр авчлаа. За хамар дээр хамрынхаа халуун өргөж байгаа. Сэрүү татчаа бүлээ өргөж байгаа дээр тавилаа. За баруун талынхаа гарын алгыг дэлгээд
зүүн талынхаа гарыг ингээд цох. Тэгээд одоо хамраасаа анхаарлаа татлаа, буцаж авчираад яг энэ цогч байгаа дээр авчир. Цохихоор ямар нэг өвдөж, хумс нь ингээ гарт яагаад надад бол юм жоохон сонирхол мэдрэмж байна. Тэ? Ямар мамар яасан муухай сайхан ялахгүй шүү. Анализ хийхгүй. Ерөөсөө л байгаагаар нь хүлээж авна. За, одоо энэ дээр анхаарал чинь байж итэл анхаарлаа суудлал дээр аваачлаа. Гараа тавилаа. Анхаарлаа суудлынхаа доор аваачлаа. Өгс чинь аль талдаа илүү дарагдчихээн, суудлал чинь аль талдаа баах зэрэг дарагдчихээн. Ясан дээр нь байна уу? Махан дээрээ байна уу? Хамаагүй. Тэгэл тэнд мэдрэмж үүсэж байна. Ямар мэдрэмж үүсэж байна. За, одоо энэ тасалгаанд миний өрөөнд дотор цагаан заан байна гэж төсөөлөд бодлоо. Бодол руугаа анхаарлаа аваачлаа, цагаан заан гэж хилэнгууд чинь анхаарал тэр бүхснээс салж байгаа үе анзаарч байгаа биз? Цагаан заан гэж хилэнгууд нөгөө бодол руу шууд явчихж байгаа биз? Барьж чадахгүй. За, цагаан заанаа боджээ. Цагаан заан дээр анхаарлаа тавилаа. Буцаад тэр цагаан заан байж лэг. Буцаад анхаарлаа бүхс рүүгээ аваачаараа. За, одоо тэгээд за наашаа хараадах. Юу гэсэн үг вэ гэхээр одоо бид нар анхаарлаа өөрөө удирдах чадж байгаагаа мэдэж ав. Чи ингэж удирдна. Бодлыг зүгээр чөлөөтэй хаяхгүй. Ийм бодол орж ирж байна. Тэгэл анхаарал чинь чи юун дээр тавих хэвээр хүсэж байгаа юм дээр юм уу эсвэл хийж байгаа юм дээр юм уу? Чи яг юу хийж байгаа юм? Яг одоо ямар үйлдэл хийж байгаа юм? Ажлаа хийж байгаа бол ажил дээр анхаарлаа тавь. Юм бичиж байгаа бол бичиж байгаа дээр анхаал тавь. Тэгэл толгойн дотор мянган бодол эргэлдээл ингэхгүй шүү дээ. Өнгөрсөн ирээдүйн тухай ямар ч бодол байхгүй. Яг одоо байж хахад чи яг хийж байгаа үйлдэл дээр анхаарал тавих чи одоо л байж идэг. Чи зөвхөн хийж байгаа юм аа л анхааралтай бичээл анхааралтай тэрэн дээр хандж хахад чамд мэдлэгийн сангаас чинь зөндөө боломж гарч ирж идэг. Тэгэхгүй юм хийж явахдаа л нэг хоол зүгээр идэхгүй. Ингээл хоолоо идэж явахдаа зүгээр л хоол идэлтэй. Заавал тэр өнгөрсний юм орж ирээл ирээдүйд санаа зовоол ингээд дутаач хоолоо идэж чадах. Одоо оршиж чадахгүй байхгүй юу? Утсаа хотгоч хоолоо идэхтэй. Тийм. Тэр чинь бүр баларсан юм болж байгаа шүү дээ. Би харна. Өчигдөр урчигсаас эхлээд юу яддаг? Би ч сүүлийн 21 оноос эхлээд цаг хугацааг зүгээр өнгөрөөж чадахгүй. Нөгөө юу яддаг гэсэн шүү дээ. Энд тэнд явж байхдаа дандаа ч хөвчл нэг хэрэгтэй юм сонсыг дандаа 9 жил юм сонсож явдаг байхгүй. Тэгээ сүүлийн 2-3 хоног шиг бэрийг боллоо. Энэ боллоо. Банк дахиад ачаалуулж яхаар одоо нөгөө зүгээр ингээ байгаа дээрээ байж сурыг гэдэг. Тэгэл ингээ одоо яг саяных шиг ингэж нэг юм бодогдоо. Гээл эренгуут нь гээл өргөд тайвшруулаад ингээд байгаа юм байна. Сая таны энэ аргаар яг анхаарлаа ингээд хит сэлгүүлсэн чи бүр ингээд айгүй гоо тайвшрал сүлдө бүр нойр үргээд унтмаар санагтай бичлээ шүү дээ. Багш чи юу шиг хааш явсан байна? Анхаарал уу? Анхаарал тэр цагаан зам дээр очиж буцаа бүгсэн дээр гэсэн чи инээд түрээ тэгээ барьчихна. Нойр хүрж байгаа руу явсан учраас чи нойр хүрж байгаа байхгүй? Тэг яг анхаарлаа ингэж нөгөө нэг газар байлгах амарх юм биш үү? Би яг ч айгүй хэцүү гэж бодоод идэх байхгүй. Амархан. Ерөөсөө энэ бүх юм тийм хэцүү биш. Хэцүү гэж бити ойлгоорой. Ерөөсөө өөрөөгөө таних гэж байгаа гэдэг чинь чи өөрөө энд байж байгаа гэж. Тэгээ өөрийгөө таних гэж байгаа шүү дээ. Эргээ таних гэж байгаа. Зүгээр мартцсан байхгүй юу? Түл өөрхөн гайхамшигтай одоо гайхамшиг гэдгээл мартчихал энийг эго болоод нэг зурлаад жаахан гэдэг энэ матрикс дотор л өнгөрөөцсөн шүү дээ. Тэгээд юм зовлонтой амьдралын нухчаанд өөрийгөө мартцсан. Тэ зүгээр аз жаргал амар амгалан баяр баясгаланд бид нар өөрсдөө л баггүй да. Тэгэхээр бити амьдралдаа алдаа гаргачлаа, тэгчлээ, ингэчлээ, өөрийгөө бити муул, өөрийгөө бити доош нь хий. Чи хинээс ч дутуу биш. Бүр хинээс ч дутуу биш. Онгорч монгород ах ямар ч хэрэг байхгүй. Чи хинээс ч илүү биш. Тэгээд энэ чиний ертөнц
Энэ одоо энэ харж байгаа ингээ гадаа ингээ тоглож байгаа хүүхдүүдийг харж штэ тий. Энэ миний дотор явагдаж байгаа байхгүй юу? Энэ машин жишээ яваад энэ Улаанбаатарын юм цонхоор харагдаж байна. Энэ миний дотор явагдаж байгаа штэ. Энэ хорвоо ертөнц чи миний дотор байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг өөрийгөө таньчихаар чинь энэ дотор гадар гэдэг мэдрэмж авахгүй болдог байхгүй юу? Одоо нөгөө нэг эн чинь анализ хийдэг нөгөө тархины л үйл ажиллагаа байхгүй юу? Дотор гадар хар цагаан муухай сайхан гэдэг. Эн чинь 3D ертөнц матриксын дотор байдаг үйлдэл одоо хоёр туйлч ертөнцийн л үйл ажиллагаа байхгүй юу? Тэгэл бид нар чинь өөрсдөө зааргүй байхгүй юу? Амар амгалан байр эслэн. Тэгээд тэр матрикс дотор болж байгаа болж л байл л дээ. Чи тэхөө болчихж байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Чи тэгж ялгахаа болчихж байгаа юм. Чи хорвоог өөр өнцгөөс хардаг болж байгаа юм. Чиний хорвоо өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Чиний хорвоо өөрчлөгдөхөөр чиний амьдрал чинь өөрчлөгдөнө. Үр хүүхэд чинь тус болно. Энерги чинь бүр 8 м хүртэл ингэж цавдаг гэж байгаа шүү. Тэр чинь 8 м чинь гэрийн өрөөнд дотор чинь сууж байхад чинь тэр чигээр гэр дотор байгаа хүмүүс хүрнэ эцтэй тэр чинь. Нөлөөлдөг байхгүй юу? Бид нар тийм гайхамшигтай. Энергийнхаа хувьд одоо энэ матрикс дотор бид нар чинь ингээд энерги цацуулах гэдэг шүү дээ. За өстө гоё яриа болж байна. Хоёлаа ингээл яриа л эвэл зүгээр хитэн цагаас чи ярина л дөө бид тэр. Тэр номоно нэмэгдээ ганцаар нэмэгчл тэгээ баг 4-5 цаг бол зүгээр ингээд суучдаг шүү дээ. Тэгэхээр ингээ. За. Одоо тантай ингээд холбоо барих гэсэн хүмүүс бас байгаа шүү дээ. Бас ийм гоё болчмоор байна шүү дээ хүн болгон тийм биз дээ. Яг энийг сонирхдаг хүмүүс айгу олон байна. Тэгэхээр яаж холбоо барих вэ? Facebook. Би одоо ерөөсөө нөгөө янз янзын юу байхгүй шүү дээ. Ганцхан Facebook-ээр нөгөө мессенжер л над руу бичнэ. Тэгэл ганцаарчлсан л хичээл юм. Ганцаарчлсан хичээл хийж ижил чанартай хүн төгсгөн шүү дээ. Бид бол Facebook чинийг харуулчих тий. Та ярьчлаа. Тэг амар мэд Коркмац гэдэг. Ийм Facebook байдаг. Тэгэл мессенжерээр харцдаг. Тэгээ миний сургалт болохоор ийм байдгийг шүү дээ. 3 сарын сургалт байдаг. 3 сарын сургалт тэгээд 21 хоног сард 7 удаа 2 цаг гэдэг чинь 14 цаг. 7 хоногт 2 удаа л байд юм да ерөнхийдөө. 3-7 хоногт нь 2 удаа, 1-7 хоногт 1 удаа. Тэгэл ерөөсөө л манифест энэ бүх л юм аа. Эхлээл өөрийгөө олох техникүүдийн зааж өгнө. Техникээр нь ингээд өөрөө одоо бясалгуулаад тэгээд өөрийгөө замд нь одоо бие гүн үзэлт адуулна. Тэгээд манифест хийх, өөрийгөө ойлгох. Тэгээд нарийн бас юмнууд би тэр бол жоохон дээшээ төвшин рүү орохороо зааж өгдөг юм байгаа. Тэр аватар хэрэглэнэ. Хорвоод өөрийн гэсэн бутнаа бүтээгээд яг тэр бутнаараа дамжуулж хүслээ биелүүлдэг ийм арга барил байдаг. Тэрийг зааж өгдөг юм. Окей. За манай бижит ингэж би байгаа учраас зовоод гомдоод уурлаад байдаг юм байна. Бүх юм ерөөсөө би л үзэл юм байна штэ. За манай дэлгэртэйг эд хөрөнгө мөнгөний гачигдал өөртөө сэтгэл хангалуун бас байхад нөлөөлдөг талаар яриад өгөөч гинэ. Тэр хоёлаа энэний талаар яриад тэгээ хоёлаа дуусгая тий. За тэгээ. Мөнгөний талаар гач өөрийгөө хүн ингээд нөгөө ядуу гэж бодоход хорвоо юу гэж хүлээж авах вэ? Энэ ядууг л хүсэж байгаа юм байна. Надад мөнгө байхгүй шүү дээ. Би ядуу шүү дээ гэх юм уу? Нэг ийм энэ хорвоод дэлгэж байгаа өөрсдөд чинь л юм. Чи өөрөө мессеж бүтээдэг мессеж тийм. Бүтээдэг байхгүй. Гэтэл хэн тэгээд ядуу гэд өөрөө тэгж бодоод байгаа. Хэн өөрийгөө мөнгөгүй гэж бодоод байгаа. Нөгөө би чинь тэнд ууж явдаг байхгүй юу? Тэгэл тэр солингод байгаа би гэд ойлгуулах гэдэг байгаа шүү дээ. Өөрөөс чинь биш вэ шүү дээ гэд гарах цаашийн байхгүй байдгийг мэддэг байхгүй юу? Байхгүй юм байна гэдгийг мэддэг техник байхгүй юу? Чи өөрөө субъект юм байна. Объект нь энэ миний одоо энэ эго энэ бүх юм чи объект юм байна гэл
хараад өөр дээрээс хараад тэрийг устгадаг бас нэг техник. Тэр энэ устгаал яваад байдаг. Гэхдээ тэр хүнээс бол асар их одоо чих хүсэл шаардлагатай болно. Тэрийг орохгүй нэг юм гормоны хичээл шиг нэг эдийн засгийн ч юм уу ямар нэг юмны нэг хичээл суугаад зав гарахаараа хийчихье. Ийм биш. Энэ хараа ерөөсөө өдөр болгон татчихдаг, өдөр болгон хийж идэг, алхам тутамдаа санаж идэг, өөрийгөө харж идэг, өөрийгөө ойлгож идэг. Ийм л юм. Би ингээд олон жилийн өмнө хэлсэн. Би ингээд хүртэл ингээд өөртөө яг одоо яг ингээд төвлөрөөл тэгэл бодлоо хараал ингээд айгүй их юм хичээдэг байсан шүү дээ. Тэгэхээр яг чин сэтгэлээсээ л хийж байгаа хүн хэлэх юм л та. Үнэхээр одоо ингээд чин сэтгэлээсээ нэг ингээд хийгээд нөгөө шийдээд хорвоо ертөнцид энэ хорвоо ертөнц уг нь бол чиний хүсэл биелүүлэх машин баггүй юу? Хүслийг чи биелүүлдэг машиныг ойлгохгүй учраас бид нар буруу хүслээ явуулаад буруу зовлон гэдэг юм уу бүтээлэгдэх. Гэхдээ нөгөө баячи тгий ингийг гэсэн энэ би гэдэг нөхөр байхгүй мэдгүй юм биш. Шунал байдгүй юм биш. Тэгээд уур хилэн гомдол мөдөлч бүгд ингээ нуурчдаг байхгүй. Тэгээд энэ хорвоод матрисыг ойлгоод матрис дотроо амар мэд ингээ амьдраад байгаа юм байныг мэдээд тэгээд аз жаргал амар амгалангаараа амьдарч байгаа байхгүй юу? Одоо 5D ертөнц энэ дотор ч буугаад ирсэн гэсэн үг. Одоо 5D-гээл бид нар нэг гайхамшигыг яриад байна шүү дээ. Одоо оршихуй мшгүй гэл. Энэ чинь 5D, 3D энэ чинь бүгдээрээ нэг юм байна гэдэг ийм мэдрэмж авдаг байхгүй. Тэгэхээр хорвоо ертөнцтэй чи салшгүй нэг холбоотой. Хорвоо ертөнцид ганцхан ухамсар буюу бурхан л гэдэг юм байна. Тэгээд тэр би амар мэд гэдэг эго бурхан гэж хэлвэл тэнэг байхгүй юу? Үгүй л тийм бурхан би эго бурхан биш байхгүй юу? Тэгэд бидний орчхур чинь бурханлаг чанарыг хадгалж тээж идэг бурханлаг чанар л байхгүй юу? Одоо шууд бурхан гэж хэлэхэд арай л хүмүүс хүчтэй хүлээгээд авчиж магадгүй. Тэгээд хүслийг чинь биелүүлэх машин амьдарч байгаа байхгүй. Тэгээд бид нар буруу хүсдэг, буруу ойлгодог, өөрийгөө доош нь хийдэг, тэр л жижигхэн эго дотроо зовдөг. Энэ бүх юмыг л одоо бодит юм болгоныг үнэн гэж хардаг. Үнэн юм уу гэхэр л лал идэх. Хин хэлж байгаа юм. Рамана Махариши гэдэг нэг мундаг хүн байсан. Тэрний нэг арга барил байдаг. Хин бэ гэж асуудаг. Тэг хин тэгээд байгаа. Хин ингэж байгаа. Хин юу гэж хэлээд байгаа. Гэхэд нөгөө багийг л тийм тууж явааддаг. Нөгөө би. Тэр би байхгүй гэдгийг мэддэг техник байхгүй. За. Энэ хараа ингэ. Одоо хоёлаа бясалгал хийвэл арай жоох их цаг авах бах тий. Хамтдаа бүрэн дүүрэнгээ мэдрэх бясалгал хийгээд дуусгаж болох уу гинэ. Айгүйх цаг авна уу? Тийм. Бясалгал энтриг бол дараа нэг цаг торуулж жагаад хийж хүмүүстэй уулзангаа хийж бас болж штэ тий. Тэгэх юм бол илүү үр дүнтэй авах. Одоо болохоор нэг олон хүний дунд ингээд асуулт хариулт маягаар явж байгаа болохоор дараа нэг цаг товлж байгаа тийм хүн бас хийж болж байна. За маш гайхалтай ярилцлага байлаа. Талархлаа. Баярлалаа. Сайхан цаг байлаа. Баярлалаа. Зөндөө хүмүүс баярлалаа гэж байна. Таад ч гэсэн баярлалаа. Орж ирсэнд. Орж ирээ. Цагаа зарцуулаад тэ би тэрийг ингээд хөрхөн яриаг маань ингээд сонссонд баярлалаа. За тэгээд Амраа маттай маань холбогдох юм бол мессенжерээр нь таад маань холбогдоорой. За баяртай. За баярлалаа Сарнаа. Та бүхэн ч гэсэн баярлалаа. Тэгээ аз жаргал Амраа Монголын баяр баясгалан үсье. Өссөн болгоно. Юу гэж хэлдэг лээ? Юу өссөн цагаан хүсэл сэтгэлчлэн бүтдэг болчтой. Бай.
Ируё. За болчлоо. Хэцүү. Жоо удсан уу? 2 цаг л боллоо. 20 Гайгүй шүү дээ. 21. 20 минут болсон юм шиг л боллоо бараг худалч. Тэгсэн үү? За. Ерөнхийдөө Хүмүүс зүгээр айгүй ямар өндөр сайн. сэтгэгдэлтэй шүү дээ. Тий? За болж. За баярлалаа Сарна. За. Юу бичсэн юмнуудыг яаж харж болох юм? Одоо энэ хараа видеонд гараад ирнэ. Тэгэнгუут нь миний профайл руу ороод коммент дандаа комментээр орчихсон байгаа. За. Хүш хараа өчигдөр би нэг юм сони юм ажиглалаа. Яасан гэсэн чинь би одоо чихнээс гарч байгаа байхгүй. Өө тийм үү. Ер нь эрүүл мэндэ бодсон эн чи одоо юу яа. Зөв шүү дээ. Тэ эн чи гоо сайхан